За бүгдээрээ ингээд хөрөнгийн зах зээлийн түүх буюу хөрөнгийн зах зээл гэдэг үндсэн хичээл рүүгээ орж ирж байна. Аливаа зүйл эхлэхдээ заавал түүх гэдэг зүйлээс товч дурдж эхэлдэг юм. Энэ утгаараа бид нар Америкийн хөрөнгийн зах зээлийн түүх хэрхэн эхэлсэн юм бэ? Америкийн хөрөнгийн зах зээл гэдэг нь дэлхийн хөрөнгийн зах зээлийн энэ түүх гэдэгтэй салшгүй холбоотой ямар чухал зүйл вэ гэдгийг Dow Jones-ийн индекс гэж дэлхийд алдартай 30 компаниг багтаасан энэ индекс байдаг. Энэ индекс маань Америкийн хөрөнгийн зах зээлийн түүх эхлэх буюу Америкт хөрөнгийн зах зээл гэдэг зүйл үүсгэхэд шахуу бий болсон. Өдий 100 гаруй жилийн юм настай хүн бүхний сайн мэддэг энэ индекс. Энэ индексээр дэлхийн хөрөнгийн зах зээлийн ирээдүйн төлөв байдал, Америкийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг хөрөнгө оруулагчид ерөнхийдөө хянаж энэ индексээр дамжуулж ерөнхийдөө ирээдүг үнийн өсөлт бууралтыг тодорхойлдог гэж болно. Ийм учраас би Dow Jones-ийн индекс гэдэг зүйлээр Америкийн нэгдсэн улсын түүхийг илэрхийлж байгаа. Ийм учраас эхлээд бүгдээрээ индекс гэдэг маань яг юу вэ гэдэг тодорхойлт буюу ойлголтоо самбарын хичээлээр аваад ингээд бүгдээрээ түүх рүүгээ орё. За бүгдээрээ самбар руу анхаарна уу. За бидний эхний үзэх хичээл маань Америкийн нэгдсэн улсын буюу дэлхийн хөрөнгийн зах зээлийн талаар тэгэхээр хөрөнгийн зах зээлийн талаар буюу аливаа нэгэн юмны талаар үзэхдээ бид түүх гэдэг зүйлээс нь эхэлдэг. Яг тэрнтэй нэгэн адилаар бид нар дараагийнхаа график зурган дээр Dow Jones-ийн индекс буюу Америкийн хөрөнгийн биржийн хамгийн дээд танхим болох New York Exchange гэдэг энэ танхимд Dow Jones-ийн индекс гэдэг зүйл байдаг. Энэ Dow Jones-ийн индекс гэдэг маань дэлхийн болоод Америкийн хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил одоогийн төлөв бүх зүйлийг харж мэдэж болох юм боломжтой индекс байдаг. Энэ дээр юу гарч ирдгүү гэхээр энэ индекс гэдэг маань олон улсууд жоохон сайн ойлголтгүй байдаг. Би бас сайн ойлгодгүй байсан. Энэ маань ямар учиртай юм бэ гэхээр энд Dow Jones-ийн индекс дээр 30 компани орж ирдэг. Энэ 30 компани дэлхийн эдийн засгийн бүх салбарын төлөөлөл буюу энэ 30 компани маань нэг бүрчлэн нэг салбарын төлөөлөл болдог. Одоо жишээлбэл McDonald's гэдэг компани түргэн хоолны салбар дээр McDonald's-ийн үйл ажиллагаагаар бусад салбарын бусад түргэн хоолны газруудын үйл ажиллагааг хэмжиж тийм үү энэ McDonald's маань нүүр царай нь байна. Одоо жишээл Walmart гэдэг асар том дэлгүүрийн сүлжээ байна. Энэ маань энэ дэлгүүрийн сүлжээний бизнесийн гол төлөөлөл байна. Энэ мэдчлэнгээр дэлхийн бүх салбаруудыг төлөөлсөн 30 компани буюу хамгийн том компаниуд байдаг байна. Тэгэхээр дэлхийн Америкийн хөрөнгийн зах зээл гэдэг маань энэ 30 компани үйл ажиллагаагаар дээшээ доошоо явахын процесс маань хэмжигддэг гэж ойлгож байна. За индекс гэдэг маань би энд сони юм зуръя. За энэ бол хоолой. Энэ дээрээ кранттай. Энэ 30 компани энэ хоолой руу оруулдаг. 30 компани оруулж байгаа бус энэ маань энэ 30 компанийн хувьцааны үнийг оруулцдаг. Хувьцааны компани энэ хувьцааныхаа үнийг оруулангуудаа энийг эхлэх цэгээр буюу энэ крант нээгдэх торгон мөчийг 100% гэж өгдөг. Энэ бол цаг хугацааны зураас 1-7 хоног, 2-7 хоног, 1 сар, 2 сар, 3 сар гэдээ энэ явдаг. Ингээд энэ торгон мөчөд энэ 100% гэдэг хаанаас гарч ирдэг вэхээр энэ 30 компани энэ 100% доо хуваачдаг. 100 хуваах нь 30 нэг компани 3.3% эзэлдэг энэ 100%-аас. Тэгэхээр нэг компани нөлөөлөл зөвхөн 3.3% байх буюу энэ компаниудын ерөнхий хувьцааны үн дээшээ доошоо өөрчлөгдөж аль нэг компани үн унснаар энэ нөлөөлөл буюу энэ 100%-д 3.3% нөлөөлдөг байна. Энийг Dow Jones-ийн буюу ер нь индекс гэдэг. Индекс гэдэг дээр бүх юмыг оруулж болно. Бараа бүтээгдэхүүн Монголд байдаг өргөн хэрэглээний барааны индекс тийм үү? Цалингийн индекс бүх зүйлийг индексийн хэлбэрт оруулж болно. Хүний насыг ч гэсэн оруулж болно. Хүний нас бүх 40 настай улсуудыг нэг индекст оруулаад 40 наснда хамгийн их өвчлөлдөг тийм үү? Өвчнийг гаргаж болно. Тэр индекст оруулсан 10 хүнээс 7 зүрхний өвчтөй, зүрх судасны өвчтөй бол 40 нас хүрээд хүн зүрх судасны өвчтөй болдгийм байна гэдгийг энэ индексээр гаргаж болдог байна. За ингээд энэ крант нээгдэх энэ торгон мөчөө 100% гээд одоо бүгдээрээ крантаа нэй буюу энэ компаниудын хувьцааны үнийг чөлөөлье. Тэнгүүд энэ хувьцааны үн өсөж байна. Мөн унаж болно. Тийм үү? Ийм хоёр вариант өгдөг. Энэ дээр тэнгүүд дараагийн хан буюу
энэ хан маань босч ирдэг. За уучлаарай далий зурчлаа. Энэ хан маань юу гэж босч ирдэг вөхөр энд нөгөө 100% гэдэг маань энд тэмдэглэгддэг. Яг энэ цаг хугацаа энэ торгон мөч 2 маань 100%. За ингээд үн чөлөөллөө индекс маань дээшээ явлаа буюу энэ компаниудын хувьцаа өслөө. Энд өсөлтийн хувь гарч ирдэг. Энд 7% өсжээ үн. Нийт индексийн маань үн 7% өссөн байна. Энэ маань яаж гардггүй гэхээр энэ компаниудын хувьцаа одоо жишээл McDonald's компанийн хувьцаа $100 байжээ. Ингээд энэ компанийн хувьцаа 7 хоногийн дараа энийг 7 хоног гэж өгчээ. 7 хоногийн дараа $107 болжээ. Ингээд их мэтлэнгээр зарим нь $10, $110, зарим нь энэ мэтчлэнгээр $110, за $110 болжээ гэж байгаа. Энэ мэтчлэнгээр энэ бүх компаниудынхаа хувьцааны үнийн өсөлтийн дунджийг бид нар өсөлтийн хувь гэж, индексийн өсөлтийн хувь гэж авч үздэг. Тэгэхээр энэ нэг дахь 7 хоног дээр 7% өссөн бол энд индексийн маань нөгөө хэмжигт хүн 107% өсөлттэй гэж гардаг. Ерөөсөө энэ бүх компаниудын үнийн дундаж өсөлтийг энэ 100% дээрээ нэмээд 107% индекстэй. Буюу ингэж явсаар байгаад энэ маань өнөөдөр Америкийн Dow Jones индекс маань асар өндөр хувийн өсөлттэйгээр бий болсон байна. Өөрөөр индекс доошилж болно. Жишээлбэл 7% доошлоо. Энэ компаниудын маань ерөнхий хувьцааны үн 7% унсан байж. Тэгвэл энэ чаа индексийн 100%-аас 7% хасаад индекс маань 93%. Тэгэхээр энэ маань индекс гэдэг маань аливаа зүйлийн цул хэсэг зүйлийн үйл хөдлөлийг буюу үнийн өсөлт бууралт хувьцаан дээр хүний насны өвчлөлт гэх мэтчлэнгээр энэ хувийг гаргаж ирдэг ийм их чухал зүйл байх нэ. Энэ индексийн талаар зөв ойлгосноор бид бүхэн энэ өрнгийн зах зээл дээр чинь юу болоод байгаа гэдэг ийм нарийн ойлголттой болж авдаг маш наривчилсан ийм тоо байх нь. Энэ индексийг дагаад энэ салбарт байгаа хувьцааны үнэнүүд өсөж идэг. Одоо жишээлбэл энэ 30 компаниа задлангуудаа хэдүүлээ ингээ. За McDonald's компани энэ фаст фуд гэдэг салбарт тэргүүлдэг юм байж. Тэгвэл McDonald's-аа дагуулад дандаа фаст фуд хийдэг McDonald's-ын дараа ордог 10 компаниг тийм үү? KFC ч юм уу? Аль эсвэл Burger King ч юм уу? Энэ компаниудыг нийлүүлж оруулж ирээд аруулангийн нэгтгэхэд бас нэг индекс болгож болдог. За энэ маань энэ фаст фудэнд байгаа энэ компаниудын энэ салбарын үүсэл хөгжлийг эндээс нь салгаад энд нь наривчлаа харуулчихж байгаа. Тэгэхээр McDonald's буюу энэ фаст фудыг төлөөлж байгаа индекс өсөлттэй байх юм бол энэ салбарт байгаа бүх компаниудын хувьцаа өсөх юм боломжтой болдог гэсэн ийм утгатай. За тэгэхээр бүгдээрээ индекс гэдэг зүйлийн талаар бас тодорхой мэдлэгтэй боллоо. Энэ маань биднэрт одоо Америкийн хөрөнгийн бирж буюу Америкийн өрнгийн зах зээлийн үүсэл хөгжил гэдэг энэ графикийг үзэхэд индекс гэдэг зүйл дээр тулгуурласан учраас бид нар индексээ ойлголоо. Ингээд бүгдээрээ граф руу оръё. Анхаарлаа граф руу хандуулно. За бид бүхний харж байгаа энэхүү график бол чарт гэдэг зүйл. За чарт гэдэг маань альва нэг зүйлийн өсөлт бууралт тийг илэрхийлдэг. Энэ чартанд юу ч гэсэн оруулж болдог. Юусе альва нэг зүйлийн зүй тогтлын задрал хугарал одоо юу байдгийг бүхэл юмыг илэрхийлэхэд. За энэ маань бидний үздэг нөгөө түрүү самбар дээр үзсэн Dow Jones-ийн индекс гэдэг зүйл маань харагдсан чартын хэлбэрт орцсон. За эхлээд бүгдээрээ дээд гарчигнаас эхлээд уншия. Энэ бол Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн зах зээлийн 103 жилийн түүх буюу хамгийн ёроолд байна. 1900 оноос хугацаа гिचээд 2003 он гэж байна. Тэгэхээр энэ маань 1900 оноос 2003 оныг хүртэлх 103 жилийн түүхийг энд өгүүлж байна. Хоёрдугаарт нь за бүгдээрээ энэ зүүн талд харъя. 40%-аас өсөлтийн хувь гээд 12,000 гэж байна. Тэгэхээр энэ Dow Jones маань 40% дээрээс 1900 оноос өнөөдөр 2003 он буюу 10 жилийн өмнө хүртэл хугацаанд
нийтдээ 11,600%-аар дээшээ өссөн байх нь. Тэгэхээр эн чинь дэлхийн хөрөнгийн зах зээл буюу энэ Америкийн хөрөнгийн зах зээл гэдэг маань 11,000 хэдэн зуун хувийн өсөлттэй 100 жилийн хугацаанд явагдсан гэдэг маань өстой. Агуу том өсөлтийн хувь хэмжээлтэй. За энэ Америкийн нэгдсэн улсын Dow Jones Index гэдэг маань дэлхийн хөрөнгийн зах зээлийн түүхийн бас ийм чарт гэж байдаг бол энэнтэй нэг хол зөрөөтэй байдаггүй. Яагаад гэвэл дэлхийн хөрөнгийн зах зээлийн өөрчлөлтүүд мөн л Америкийн хөрөнгийн зах зээл дээр нөлөөлж, эсвэл Америкийн хөрөнгийн зах зээлийн өөрчлөлт дэлхийн хөрөнгийн зах зээл дээр нөлөөлж харилцан их уялдаа холбоотой зүйл. За одоо бүгдээрээ дээд гарчигны доор байгаа Dow Jones Index гэж байна. За энэ Dow Jones Index маань дөрвөн үсгийн товчлолоор бусад индекс буюу бусад чартын өгөгдлүүдээс ялгагдчихэдэг байна. Та тэгэхээр DJIA гэд ямар ч энэ чартын хайлтын систем дээр хийхэд энэ хүү Dow Jones-ийн индекс гэдэг бусдаасаа ялгаж гарч ижээд ийм үсгний товчлол юм шүү гэж хэлж байна. За энэ хүү Dow Jones-ийн индекс маань албан ёсоор 1896 онд энэ чартын систем буюу энэ чартын хэлбэрт орж. За бүгдээрээ доод талд 1900 он гэж байна. Тэгвэл энэ 1900 оноос өмнө Америкийн хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжлийн талаар би бас товч ярих нь зүйтэй болов уу гэж бодож байна. За 1792 оны 5 дугаар сард 1792 оны 5 дугаар сард Нью-Йорк хотын 24 нөлөө бүхий худалдаачид нийлэн үнэт цаасны арилжааг албан ёсоор эрхлэх гэрээнд гарын үсэг зурсан байдгийм байна. За тэрхүү гэрээгээ өөрсдийн уулзаж энэ бизнес бүх юмаа ярьдаг байсан их том саглагар мод байсан юм байна. Тэр модныхоо нэрээр Baton Rouge-ийн гэрээ гэж нэрлсэн. За энэ хүү гэрээ нь Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн зах зээл үнэт цаасны бирж албан ёсоор үүсэх энэ эхлэлийг тавьсан зүйл гэж үздэг юм байна. Энэ хүү Baton Rouge-ийн гэрээг. За энэ талаар дэлгэрэнгүй энэ Америкийн хөрөнгийн зах зээлийн үүсэл түүхтэй холбоотой зүйлийг вебсайтны нүүрнээс энэ түүх гэдэг энэ хэсгээс та бүхэн бас дэлгэрүүлээд уншичаарай гэж хэлмээр байна. За энэ Америкийн хөрөнгийн зах зээл гэхээр бид нар Wall Street гэдэг юмыг ерөөсөй ярихгүй байхын аргагүй. За Wall Street гэдэг юу вэ гэдэг талаар бүгдээрээ товчхон ярив. За Wall Street гэж бид бүхэн мэднэ тийм үү? Энэ бол New York Stock Exchange буюу News NYSE гэдэг дөрвөн үсгийн товчлолоор News гэдэг нэрээр дэлхийд төдийгүй Америкт төдийгүй дэлхийд алдартай энэ том хөрөнгийн бирж, дэлхийн номер 1 хөрөнгийн бирж энэхүү Wall Street гудамжинд байрладаг одоо хүртэл. За Wall Street нь Монгол руу ханан гудамж гэж орчуулагдана. За түүхээс нь товч яри 100 жилийн өмнө Галланд улсын цагаачид, нутгийн уугуул индаанчууд, далайн дээрэмчид болон бусад гадны аюулаас өөрсдийгөө хамгаалахын тулд Нью-Йорк хотын баруун хаяагаар урсдаг хайдсан гэдэг том голын эргийн дагуу маш өндөр юм хан барьсан байна. Үндсэндээ энэ хан голын цаад эргээс ирж болзошгүй аюулаас өөрсдийгөө хамгаалах ийм зорилготой баригдсан зүйл байх нь. За энэ хааны дотор талд их урт хан дагсан юм гудамж байдаг байж энэхүү ханыг барьснаар Wall Street гудамж худалдаачдын аюулгүй нэвтрээ өнгөрөх гол зам болж хувирсан. Төдийгүй энэ нь яванда асар олон ийм 8-ачид дэлхийн алдартай арилжааны компаниуд өөрсдийнхөө төлөөлөгчийн газрыг байрлуулсан маш том худалдааны ийм гол дэлхийн хэмжээний гудамж болж хувирсан байна. За анхуул энэ маань Нью-Йорк хотыг аюулгүй дайран өнгөрөхөд худалдаачид их ашигладаг ийм аюулгүй дайран өнгөрөх зориулттай зүйл байжгаад ингэж асар том өнөөдрийн Нью-Йоркийн хөрөнгийн бирж байрладаг Wall Street гэж нөгөө дэлхийд алдартай энэ том гудамжны түүх эхэлсэн ийм гайхалтай зүйл байдгийн байна. За энэхүү гудамжинд 1785-аас 1790 оны хооронд Америкийн Конгрессийн байшин байрлаж ирсэн. За энэхүү Конгрессийн байшинд
Америкийн нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч болох Жорж Вашингтон өөрийнхөө анх ерөнхийлөгч болсон тэр баярын ёслолын үйл ажиллагаагаа энэ конгрессийн байшинд буюу энэ Wall Street-д хийж исэн юм сайхан түүх байдгийн байна бас. За ингээд Америкийн нэгдсэн улсын анхны хөрөнгийн бирж нь 1790 он Philadelphia мужид байгуулагдчихсан маш юм түүх байдгийн байна. За бүгдээрээ одоо ингээд чарт руугаа оръё. За бид нэр 40%-аас өсөлтийн өвгөд цэнхэр дээд талд нь 12,000% хүртэл өссөн гэж үзсэн тийм үү. Энэ бол гайхамшигтай өсөлт буюу энэ хөрөнгийн зах зээл гэдэг яаж амархан 100 жилийн дотор өөрийн ийм том орон зайгаа бий болгож чадваа гэдгийг харуулсан тоо. За энэ ч ягаанаар яг тэр 40% гэдгийн доод талд 12 компани гэж байна 1900 онд. Тэгэхээр бид нар үзсэн Dow Jones-ийн индексэд одоо 30 дэлхийн салбарын толгойсон ийм хүчтэй компаниудын тас бүрддэг гэж. Тэгэхээр анх энэ Dow Jones-ийн индекс эхэлж байхдаа 12 компаниас бүрдэж исэн юм байна. Дараа нь 1915 оны үеэр 20 компани болж өргөжөөд албан ёсоор энэ 30 компани болсон 1928 он байдгийм байна. За одоо бүгдээрээ дараагийнх нь энэ шаталсан улаан ногоон гэсэн энэ зураасууд энэний талаар ярив. Энэ бол чартны давтамжийг илэрхийлж байгаа ийм шаталсан хэлбэр. Тэгэхээр зөвхөн чартанд биш, аливаа юмны зүй тогтол гэдэг маань өөрийн гэсэн давтамжаар урагшилж эсвэл доошилж байдаг ийм зохицолтгоотой ерөөсө бүх юм. Тэгэхээр энэ чартын давтамжийг энэхүү шаталсан энэ зураасууд маань илэрхийлж гин гэж ойлгох нь. За хэдүүлээ энэ зураасан дээр яри хамгийн ихэнд 21 жил гэж байна. Энэ 21 жилийн улаан зураас бол зогсон буюу уналтын жилүүдийг илэрхийлж гин гэж доотал тайлбарласан байна. Тэгэхээр 20 жил энэ 1900 оноос 1920 оны хүртэл Америкийн хөрөнгийн бирж доошоо дээшээ ерөөсөө нэг өсөлтийн тийм тодорхой хувь байхгүй. Ерөнхийдөө тэр байрандаа эргэсэн маягтай байжээ. Хөл гараа олохын тулд гэж ойлгох нь. Ингээд 20 жилийн дараа буюу 1920 оноос 8 жилийн хугацаанд асар юм хурцтай их өнцөг гаргасан юм ногоон дээшээ зураас ийм өсөлт бий болсныг илэрхийлж байна. Ингээд дараагийн 17 жилд дэлхийн хөрөнгийн зах зээлийн нэгэн том уналт болсон. Бид нар чартан дээр харж байна. Тэр 89% унав гээд тэндээсээ буцаж өндийгөөд 17 жил улаан зураасны дараа 20 жилийн алгуурхан өсөлт бий болсон байна. Ингээд энэний дараа 18 жил бас уналт өсөлтийн ийм процесс явагдаж байгаад ахаад 18 жил ногоон зураас хөгжсөн байх нь. За тэнцээ 2003 онд яг үндсэндээ чарт энэ маань дуусч байгаа. Ингээд 2003 оноос хойш хайчих вэ тэр улаан зураас гэдэг асуултын тэмдэг тавиад тодорхойгүй өгсөн байна. За би энээс хойш яг өнөөдрийг буюу 2013 оны 4 сарын хүртэл энэ үлдсэн 10 жилийн хугацаанд хөрөнгийн зах зээл дээр Америкийн хөрөнгийн зах зээл дээр юу болж вэ гэдэг энэ түүхийг тусад нь авч салгаж яриулах сонирхолтой байх гэж одоо тусад нь бэлдсэн байгаа. За одоо бүгдээрээ энэ хар бичгнүүд рүү анхаарлаа хандуулъя. За энэ ч хар бичгэн дээр 1929 оны 10 сарын 29 гэдэг мегмар гараг байсан байна. Энэ мегмар гарагийг Америкийн хөрөнгийн зах зээлийн түүхэнд хар мегмар гараг гэж нэрлсэн байдаг. За энэ талаар жоохон дэлгэрэнгүй юу болсон талаар ярив. За 1929 он бол Wall Street-ийн түүхэнд гарсан анхны хөрөнгийн зах зээлийн хамгийн том уналт гэж албан ёсоор тайлбарлагддаг юм байна. За энэ Wall Street сая Америкчуудад Америк орны эдийн засаг маш хурдцтай хөгжиж байна. Хэмээн цуу таран итгүүлснээр баян ядуу гэлтгүй бүх хүмүүс өөрсдөө байгаа бэлэн мөнгөө хувьцаа, бонд худалдаа авахд зориулсан. Нэг осондоо энэ Wall Street маань энэхүү одоо уналтын тавихад гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Wall Street-ийн цаана асар том банкнууд, тийм үү, том санхүүгийн байгууллагууд бүр албаар иймэрхүү цуу яриа тараагаад тэгээ энэ цуу яриагаа итгүүлэхийн тулд нэг шөнийн дотор энгийн ажилчид жижигхэн дэлгүүрийн эзэд Wall Street-ээс хэрхэн баяжиж буй тухайн үеийнхаа хамгийн том сонин болох инсайдер мөн том сэтгүүлүүдэд нийтлэлүүд ихээр бичиж ард түмний тархийг угааж байсан
За энэ бүхэн Америкийн хөрөнгийн зах зээлийн түүхэнд дэх энэхүү том уналтын гол шалтгаан болсон гэж үздэг юм байна л да. Яагаад тэгэхээр ард түмний тархийг угаагаад хуурамчаар буюу зохиомлоор ард түмнийг энэ хөрөнгийн зах зээл рүү өөрийн мэдлгүй татсан юм асар том компани тийм сурталчилгааны ажил хийсэн учраас нэг ёсондоо бэлэн мөнгө бүгд энэ хөрөнгийн бирж рүү төвлөрөх шинжиндээ орсон байна. За эндээс болоод тухайн үед компаниуд бодит байдлаас хамаагүй илүү үнээр үнэлэгдэж үүнийг дагаад хувьцааны ханш хуурамч үнийн өсөлт бий болсон. Тэгэхээр энийг дагаад хувьцаануудын үн маань хуурамчаар өсөж эхэлсэн байх юм биш. Жишээлбэл 1929 оны хувьцааны ханшийг 1924 оныхтай харьцуулбал 400% өссөн байдаг. Ийм тоо байдгийн байна. За бид схем дээр харж байна. 1929 оны 10 дугаар сарын 29-нд өдрийг Америкийн хөрөнгийн зах зээлийн төдийгүй дэлхийн хөрөнгийн зах зээлийн түүхэнд хар мегмар гараг хэмээн тэмдэглэгдсэн Америк төдийгүй дэлхийн эдийн засгийг сүрүүлэх шахсан ийм асар том хөрөнгийн зах зээлийн уналт болсон он жил гэж бас тэмдэглэдэг юм байна. Одоо жишээлбэл Dow Jones-ийн индекс тэр 1929 оны 10 дугаар сард хэдхэн өдрийн дотор 89% унсан байна. Гэдэг маань одоо жишээлбэл $10 хувьцаа авсан байсан хүний $10 чадвар 89 дахин унаад 1 буюу одоо $1 10 мөнгөтэй болсон байх шүү дээ. $10 хөрөнгө оруулалтнаас. За энэ бүгдээ шалтгаалаад тэр дээр хараар бичсэн байна. Үйлдвэрлэл 50 хүртэл хувь өгж байна. Тэгэхээр үйлдвэрлэл гэдэг маань аливаа улс орны гол хөдөлгөгч одоо машинаар бол мотор. Энэ мотор маань 50% хүртэл ажиллах хүчин чадалгүй болж байна гэдэг маань нөгөө машин явах боломжгүй буюу мотор зохих юм аюултай болсон. Инхээр тэр улс орон үндсэндээ сүрэх тийм сүрлийн ирмэг тулж байгаа юм байна. Үүнээс шалтгаалаад ажилгүйдлийн түвшин бүр 30% хүрсэн. За улс оронд өнөөдөр 8-9%, 7-8% ажилгүйдлийн түвшин их өндөр байна гэж авч үздэг. Тэгэхээр дэлхийн ажилгүйдлийн төвшин, Америкийн ажилгүйдлийн төвшин 30% хүрж исэн гэхээр энэ бол ерөөсөө улс орны хувьд бол энэ тухайн үеийн нийгмийн хувьд бол дэлхийн хувьд бол сүрэл дагуулсан ийм их уналт болсон он жил гэж үздэг юм байна. За энийг хэдүүлээ ингээд дуусгая. Дараагийнх нь 1941 онд Pearl Harbor руу Япон улс дайрсан гэж байна. За бид бүхэн мэднэ Pearl Harbor гэдэг жижигхэн арал, хаваан харьяа жижиг арал дээр Америкийн тэнгисийн асар том усан флот буюу айран байрладаг байсан. Энэ флот маань хэдэн мянган ийм тэнгисийн байлдааны зориулттай усан онгоцтой. Энэ рүү Япон улс нисэх онгоцоор гинтүүлэн мэдэгдэлгүй буюу зарлалгүй ийм дайралт хийсэн. Энэ дайралт хийснээс болоод Америкийн нэгдсэн улсад дэлхийд маш тийм дайны тийм аюул дагуулсан ард түмний тунд айдас буюу улс төрийн тийм онцгой байдал үүссэн. Ийм нөхцөл байдал үүсгэхэд хүмүүс ерөөсөө л хувьцаагаа зараад бэлэн мөнгөө гаргаж авдаг. Эсвэл өөрсдөө хадгалдаг, эсвэл банкнд хадгалдаг. Энэ бол ерөөсөө хүний сэтгэл зүйн тэр психологтой холбоотой зүйл юм байна л да. За ингээд 1941 оны үед бас нэгэн том жишээ бол энэ дайны бид бүхэн мэднэ дэлхийн 2 дугаар дай. Энэ дээр Германы хөрөнгийн бирж их том жишээ. Германы хөрөнгийн бирж бол Европтой бас их тийм толгойлох шинжтэй, тийм хурдтай өсөж нэмэгдэжсэн юм үзүүлэлттэй байдаг. Энэ 40 оноос өмнө. Тэнгүүд дай эхэллээ. Америкийн Германы ард түмэн бүгд хөрөнгөө энэ хөрөнгийн зах зээлээс татсан. Татангуудаа бүгдийг банкнд байрлуулад бас Германд одоо Европод том хөрөнгийн зах зээлийн уналт маань бас Германаас үүдэлтэй, энэ дайнаас үүдэлтэй байсан гэж үздэг. За дараа нь Солонгосын дайн 1950-аас 1953 оны хооронд 3 жилийн хугацаанд болоход мөн л ард түмний хувьд бол одоо дайны нөхцөл байдал үүснээс болоод хувьцаагаа зарж энд хямрал бий болсон гэж үздэг юм байна. За 1962 онд Кубын Пуужингийн занлаас үүссэн хямрал гэж байгаа. Тэгэхээр 1962 оны түүхийг зарим улсууд мэдж байгаа. Кубын ерөнхийлөгч Фидель Кастро дэлхийд дахинд бид цөмийн цэнэгтэй Пуужин харвнаа нэг газар руу гэдэг буюу тодорхой яг хаашаа харвах тэр Пуужин буух тэр газраа буюу нутаг дэвсгэрээ хилээгүй. Гэхдээ дэлхий дээр бол
хаашаа бууна гэдгийг бол хүн бүхэн мэдчихсэн. Яагаад гэвэл гол дайс нь Америкийн нэгдсэн улс байсан учраас энэ пуужингийн чиглэл бол Америк руу байх юм аа гэв. Энэ пуужингийн устгах буюу сөнөөх чадвар бол аимшигтай байсан. Бүхэл бүтэн Нью-Йорк хотыг үнсэн товрог болгоно. За өөрөөр бас хэлэх юм бол тэр Мексикан гэдэг хот байгаа дэлхийд баг хамгийн томд ордог. Энэ хотыг зүгээр л газрын хөрстэй тэгшлээ хайчуус ийм аймаар алах сөнөөх чадвартай цөмийн цэнэгтэй пуужингийн хушуу байсан. Энийг харвна гэсэн учраас дэлхийд дахинд Америкт маш тийм айдас хүйдэс төрөөд ингээд нөгөө хөрөнгөний зах зээл маань бас хямарч ард түмэн хөрөнгө оруулагчид тэндээс мөнгөө татсан. Ийм хямрал 1962 онд болсон байдгийн байна. За дараа нь Арабын газрын тосноос үүдэлтэй хямрал гэж байгаа. Энд юу болсон гэхээр Египт болон Сир улс Арабын бүх улс орны буюу лалын энэ шашинтай улс орнуудын дэмжлэгтэйгээр Израиль улс руу дайрсан. Израиль улс руу дайрт юм дай эхэлсэн тэнд. Үүнээс үүдэлтэйгээр Арабын холбооны улсууд энэ газрын тос үйлдвэрлэдэг том улсууд бид дэлхийд газрын тосоо экспортлохгүй. Ялангуяа энэ одоо христийн шашинтай энэ улс орн руу гэсэн. Үүнээс үүдээд Америкт бас том хямрал дэлхийд энэ хөрөнгөний зах зээл дээр асар том хямрал болсон. Яагаад гэвэл газрын тос гэдэг маань энэ нийгмийг хөдөлгөгч ард түмнийг ажил төрлөө хийхэд хүрэх цэгээс хүрэх газраа очиход хэрэгэлдэг нөгөө машин гэдэг нийгмийн зайлшгүй нэг хилдэг байх ёстой. Одоо нийгэм энэ байж иж бүх юм хэвийн үйл ажиллагаандаа байж идэг. Энийг хөдөлгөдөг тэр газрын тос гэдэг юм тасархна гэдэг айдас хүйдснээс болж бас хөрөнгөний зах зээл хямарсан байх. Ингээ явж ангууд за би энэ тэмдэглэегүй байна. Бас дэлхийн түүхэнд Америкийн хөрөнгөний зах зээлийн түүхэнд 1987 он гэж бас байдаг. Энд асар том хямрал болсон. Энэ бас банк санхүүгийн байгууллагатай холбоотой. Энэ 1987 онд нэг өдрийн дотор хөрөнгөний зах зээл 7 хоногийн дотор 21%-аар биш 22%-аар унжээсэн ийм түүх байдаг. Тэгэхээр хөрөнгөний зах зээл мөр өсөлтийнхөө 22%-ыг нэгхэн 7 хоногийн дотор алдсан байх шүү дээ. За тэр дээд талд 2001 оны 9 сарын 11 гэж байна. Бид нэр 2001 оны 9 сарын 11 гэдэг юм мэднэ. Террористууд Нью-Йорк хотын худалдааны хоёр өндөр том барилга руу дайрж тэр хоёр барилгыг сөнөөсөн. Тэнд ажиллаж исэн дэлхийн төлөөлөгч одоо худалдааны төлөөлөгчийн газруудын дэлхийн төлөөлөл болсон хэдэн мянган тэнд ажиллаж албаа хаагч тэний амь насан тэнд үргэлжсэн. Үүнээс үүдэлтэйгээр Иракийн дай эхэлсэн. Ингээд бас дайны нөхцөл байдал буюу ийм улс төрийн онцгой байдал үүссэн учраас тэнд дахиад уналт явагдсан байдаг. За бүгдээрээ ингээд энэ Dow Jones-ийн индекстэй холбоотой Америкийн түүхийг өгүүлсэн зүйлүүдийг үзлээ. Одоо бүгдээрээ чартаа хорхом хугацаанд ажиглаад дараагийнхаа нүүрэнд шилжцгээе. За одоо энэхүү чарт маань Dow Jones индексийн түрүү дууссан 2003 оноос хойших өнөөдөр 4 сарын 8 2013 он хүртэлх энэ 10 жилийн хугацаанд бас түүхийг өгүүлсэн юм чарт байна. За би түүхэн харж байна. Энэ 2008 оноос 9 оны хооронд Америкийн хөрөнгөний зах зээлийн асар том уналт болсон юм он жилүүд байна. За энэ хүн уналт маань Америкийн нэгдсэн улсын банкнаас үүдэлтэй буюу 2000 оноос хойш Америкийн нэгдсэн улс эдийн засгийн газрын бодлого, энэ санхүүгийн бодлого ерөөсө хүссэн хүнд нь нөгөө зээлэр байшин mortgage буюу ерөөсөл social security буюу нийгмийн даатгалтай л хүн байвал хэн дуртай хүн тэр хүний арын түүх, тэр кредитийг шалгахгүйгээр энэ байшингуудыг бол ерөөсөө асар их өгсөн. Эннээс болоод нөгөө банкн дээр чанаргүй зээл гэдэг зүйл асар их хуримтлагдаад нэг осондоо энэ өр зээлийн хямрал бий болсон. За энэтэй хамтаар бас Европын холбоо нэгдсэнтэй холбоотой бас нөгөө жижиг улсуудынхаа эдийн засгийг дэмжих зорилгоор Европын том банкнууд асар их мөнгийг жижиг улс оронд өгснөөс болоод бас өрийн сүлжээ үүсэж жижиг улс орон өрөө төлж чадахгүй юм байдал үүсээд бас тийм том хямрал болсон. За дээр нь Английн том банкнууд
энэ моргежтой холбоотой буюу энэ байшингийн үр зээлтэй холбоотой өрөнд ороод. За ингээд 2008 оны 9 сарын 16-нд Америкийн том банкнуудын зүгээс мэдээлэл хийсэн. Манай банкнуудын хэвийн үйл ажиллагаа ингээд алдагдлаа. Цаашдаа бүх юм хасах баланстай боллоо гэдэг. За энэ зарласан 7 хоногт Америкийн хөрөнгийн бирж буюу хөрөнгийн зах зээл Dow Jones-ийн индекс 21%-аар унсан. Энэ тохиолдолд 1987 онд 22.1 хэдэн унжсны дараа орох үс им том уналт болж хуурсан байдаг. Ингээд 2008 он 9 онд ерөнхийлөгч Обама гарч ирж bail out буюу энэ банкнуудыг нөгөө хасах балансыг нь нөхөхийн тулд үйл ажиллагааных нь алдагдлыг багасгаж үйл ажиллагааг сэргээхийн тулд засгийн газраас асар их хэмжээний мөнгүүдийг нь банкуудад өгсөн. За одоо ингээд чартаас харахад тэр 2009-8 оны хямралын тэр банкуудад асар их мөнгө байрлуулсан маань магадгүй Обамагийн зөв буюу өнөөдөр ингээд харахаар нөгөө 12,000 гэжсэн Dow Jones-ийн индекс маань түүхэнд хамгийн дээд тоогоо буюу өнөөдөр 15,105 гэсэн юм тоог мөргсөн байна. Тэнд 2007 он 14,198 гэсэн тэр дээд одоо өсөлтийн цэгийг мөргөжсэн бол энэ сард энэ Америкийн хөрөнгийн зах зээл маань Dow Jones-ийн индекс гэдэг маань өсөлтийн хамгийн бас шинэ цэг хүрсэн буюу рекордыг тогтоолоо гэж үздэг. За энэ хүү хямралын үеэр банкнуудаас бид нар сайн мэднэ HSBC гэдэг банк Европод байдаг улсууд их сайн мэд. Энэ банк ерөөс айгүй сонин ганцаархнаа энэ хямралаар засгийн газрын тусламж аваагүй давж нэг осондоо өөрийн хүчээр энэ хямралыг давж гарсан нэг тийм банкны тоонд ордог юм байна. За одоо хэдүүлээ ингээд би нөгөө Dow Jones-ийн хайлтын систем дурын чартн дээр гээд байгаа энэ байгаа. За энэ хайлтын системэн дээр одоо бүгдээрээ хідэн сонирхолтой банкыг үзүүлье. За яагаад би үзүүлэх гэж юм нэхэр зарим нөхцөлд ийм хямрал маань одоо зарим хүний хувьд шинээр арилжаанд орж байгаа хүний хувьд алтан боломжийн үе байдаг. Яагаад гэвэл энэ хямралын үед нөгөө айхтар үнэтэй байсан хувьцаанууд чинь хэдэн 10% цэн байдаг. Үнэхээр аимшигтай үнийн уналт явагдсан байдаг л да. Ингээд одоо жишээнүүд хэдүүлээ. Хүн бүхэн энэ банкыг мэднэ. BAC гэд үсгийн товчлолтой Bank of America байна. Энэ Bank of America энэ хямралд буюу энэ банк санхүүгийн үр зээлийн энэ хямралд хамгийн том бас оролцогч буюу хамгийн том хохирогч болж өртсөн ийм бизнесийн буруутай үйл ажиллагаа явуулсан банкнд ордог. За бид харж байна. Тэр 8 оны одоо 4 сар гэхэд хувьцаа $37. За 8 он гэхэд $40 байсан бол хэдхэн сарын дотор энэ том улаан зурааснууд нэг сарыг илэрхийлж байгаа. Хэдхэн сарын дотор тэр доотлолт нь $2.48 мөнгөн дээр үрсэн. $40 дээрс $2.48 гэдэг хүртэл унжээн гэдэг нь үндсэндээ л худалч нь 100% уналт болчихж байгаа шүү дээ. За энд нөгөө нэг энэ өрнгийн зах зээл рүү шинээр орж байгаа аль эсвэл энэ үед авдаг юм туршлагатай одоо юм азтай гэх юм уу арилжаачдын хувьд бол алтан боломж байдаг. Ингээд энэ $2.48 дээр авсан хэдхэн сарын дараа Bank of America-гийн хувьцаа өсөөд $14, $17, $19 хүртэл хүрсэн байна. Тэгэхээр энэ хэдэн зуун хувийн ашигын тийм боломжтой шанс ийм хямралын үед зарим хүнд гарч ирдэг юм байна. За нэг сони юм ирэхэд яг би энэ үед бол бас энэ хөрөнгийн зах зээл дээр дөнгөж 2008 оны дундуур үеэс орцсон. Яг энэ хямралын үед би яг Bank of America-г $2 хэдэн мөнгө байхыг би санаж байна. Энд нэг өдөрт хэдлээстэй хэдэн 10,080-аад их 80 гэж ярьдаг мөнгө энд иргэжсэн. Тэр харж байна. Одоо тэр доор 10 биллион хувьцаа зарагдсан гэж. 10 тэрбум хувьцаа нэг өдөрт тэр зарагдчихсэн юм. Аимшигтэй их сүрлийн он жил байлаа л да. За ахаад нэг хэдүүлээ өөр компани харъя. За энэ компаниг хүн бүхэн мэднэ. DIS гэх үсгийн товчлолтой бидний нөгөө сайн мэддэг Walt Disney. За Walt Disney-гийн хувьцаа энэ тухайн үед $30 хэдэн байжгаад
$14 34 мөнгө хүртлээр унсан байх нь. Тэгэхээр бас энэ хямралын үед энэ зугаа цэнгэлийн аюул жуулчлалын бизнесүүд бас их хямардаг гэдэг эндээс харагдаж байна. За үнэхээр тийм ухаантай одоо жишээл азтай ч юм уу шинэ арил одоо хөрөнгө оруулагч байх юм бол тэр $14 хэдэн мөнгөөр авсан болвол өнөөдөр 4 жилийн дараа буюу 2013 оны 4 сарын 8-нд энэ Disney World-ийн хувьд $65 болж өссөн байна. Тэгэхээр 400 гаруй хувийн ашиг энд яригдчихэж штэ. Ийм боломжуудыг олгож идэг юм байна. За дахиад хамгийн сүүлийн компани сонирхч бас хүмүүс сонирн бах. За энэ хямралын үед энэ бол F гэсэн үсгийн төвчлөлтөй бидний сайн мэддэг нэг алдартай Ford компани. Ford компани хувьд тэр хамгийн доод талд байна. Одоо $8-9 байжгаад энэ хямралын үед бүр $1 хүрэхгүй буюу 98 мөнгө гэдэг энэ доод босхийг мөргсөн. За эндээс бас мөн адилхан энэ одоо энэ машин үйлдвэрлэдэг компаниуд маш хүнд байдалд орсон. Ford энээс бол GM General Motors гэдэг компани ч бас дампуурсан шүү дээ. Ингээд энэ Ford гэдэг компани бас засгийн газраас тусламж авч өнөөдөр үйл ажиллагаа нь гайгүй явж байгаа учраас өнөөдөр $14. Тэгэхээр та тэр $1 хавцаа авсан бол мөнгө ч одоо 1400 дахин өссөн явж байгаа нь шүү дээ. Энэ компани бас хэдэн тэрбум долларын хувьцааны эргэлтэнд явагдаж идэг мөнгөний. Тэгэхээр ийм гайхамшигтай муу сайн юмнууд энэ хөрөнгөний зах зээлийн маань түүхэнд болж исэн байх нэ гэдгийг наривчлаад би сүүлийн 10 жилийн түүхээр бас харууллаа. Хүмүүс сонирн байсан бах. За ингээд бүгдээрээ дараагийнхаа сэдв рүү шилжцгээе. За бид энэхүү схем дээр түрүүний Dow Jones Index гэдэг түүх маань 1900 оноос эхэлж исэн бол энэ тухайн үеийн 1900 онд дэлхийн хөрөнгөний зах зээл дээр Америкийн нэгдсэн улсын эзлэх байр суурь болон бусад улсуудын эзэлж исэн байр суурьны талаар үзүүлсэн юм схем байна. Энэ байр суурь гэдэг маань тухайн улсын хөрөнгөний зах зээл дээр эргэжсэн нийт мөнгөний хэмжээ буюу энэ мөнгөний хэмжээ нь дэлхийн хөрөнгөний зах зээлийн хэдэн хувийг эзэлдэг байсан бэ гэдгийг харуулж байгаа. За бүгдээрээ нар зөв тойроод Америкийн нэгдсэн улс буюу энэ цэнхэр хэсгээс эхлээд явъя. За Америкийн нэгдсэн улс тухайн үед 22% эзэлж байсан байна. Дараа нь Их Британи 12%, дараа нь хамгийн их хувийг 25% Евроланд буюу одоогийн Европын холбоо маань дэлхийн хөрөнгөний зах зээлийн хамгийн их эргэлтийн хөрөнгө буюу тэнд хамгийн их мөнгө эргэдэг ийм нэгдүгээр ордог ийм том зах зээл байжээ. За 4% нь Япон байна. Дараагийнх нь Улаан, Өмнөд Африк 2% байна. Ингээд 7% нь бусад улс орнууд орж ирдэг юм байна. Эндээс 11% нь Орос, энэтхэг улс энд хөрөнгөний зах зээл дээр их өндөр байр суурьтай байсан харагдаж байна. 10%, Австри 4%, Латин Америкийн орнууд 3% эзэлдэг байжээ. За ингээд бидний дараагийн үзэх нүүр маань буюу дараагийн үзэх бас энэ түүх агуулсан схем маань их сонирхолтой байх болно. За бүгдээрээ энэ схемээ түрхэн зур ажиглаад дараагийнхаа хуудас руу шилжиж. За энэ схемдэр бид нар 100 жилийн дараа буюу 2000 онд дэлхийн хөрөнгөний зах зээл дээр Америкийн нэгдсэн улсын эзлэх байр суурь ямар болж вэ гэдгийг харуулж байна. Би түрүү хэлжсэн дараагийн схем их сонирхолтой гэж. За энэ дээр бид харж байна. Америкийн нэгдсэн улс 47% буюу дэлхийн хөрөнгөний зах зээлийн тал хувийг шахуу өөртөө төвлөрүүлж чадсан байна. Энэ 100 жилийн хугацаанд шүү дээ. Энэ маань үнэхээр гайхамшигтай юм. Яагаад гэвэл өнөөдөр дэлхийн эдийн засаг хөрөнгөний зах зээл гэдэг маань ерөнхийдөө бас эдийн засаг гэсэн үг шүү дээ. Энэ маань Америкийн нэгдсэн улсаас ямар их хараат болов вэ? Америкийн нэгдсэн улс энэ хөрөнгөний зах зээлийн чинь гол ноён нуруу болж чаджээ гэдгийг тарж байна. За бүгдээрээ ингээд Америкийн нэгдсэн улсаас хөөгөө явъя. Америкийн нэгдсэн улс 47%, Япон 13%, Европын холбоо 13%, Их Британи 8%, Улаанаар Канада 2%, Швейцар
2%, Австрал 1%, Швед 1%, энд Хятад гэдэг улс шинээр орж ирсэн байна. 1900 оны дараа хөрөнгөний зах зээл дээр 7%-ийг эзэлж байна гэдэг бол бас их том тоо. Гэхдээ Америкийн нэгдсэн улстай буюу Европын холбоотой харьцуулахад бас 2000 он гэхэд 7% буюу арай бага үзүүлэлттэй байж одоо энэ 2013 онд энэ 7% үзүүлэлт бол нэлээд өссөн. За ингээд хамгийн сүүлд нь бусад улс орон эзэлдэг юм байна. За бүгдээрээ схемээ түрхэн зур ажиглаад дараагийнхаа нүүр рүү шилжцгээе. За энэ нүүрэнд маань дараагийн хуудсанд гарах үг хэллэгийн тайлбар гэдэг зүйл орж ирж байна. Дараагийн хуудсанд бид 2011 онд тэгвэл дэлхийд ямар улсууд энэ хөрөнгөний зах зээл дээр толгойлох буюу хушуужилж байна бусдыгаа гэдгийг үзнэ. Энд market capitalization гэдэг үг орж ирнэ. Энэ үгний маань утга бирж дээр худалдаалагдаж буй бүх хувьцааны үнийн нийлбэр дүн гэсэн утгатай. Энийг наривчилж ойлгохвол жишээлбэл Монголын хөрөнгөний бирж дээр 6000 компани хувьцаагаа арилжаанд оруулахаар нийт 500 сая хувьцаа байршуулсан байна. Энэ 500 сая хувьцаа нэг бүрийн үнийг нэгтгэсэн нийт мөнгөн дүнг market capitalization гэдэг байна. Тэгэхээр жишээлх юм бол Монголын хөрөнгөний бирж дээр Apo, MCS, Genco гэдэг юм уу энэ компаниуд нийтдээ 500 сая хувьцаа байрлуулсан. Энэ 500 саяас 50 сая нь Genco, 30 сая нь MCS гэдэг юм уу. Ингээд энэ бүх хувьцаа нэг бүрийн үнийг өнөөгийн зах зээл дээр буюу өнөөдөр хөрөнгөний бирж дээр арилжааж байгаа нэг бүрийн үнийг тооцоод буюу 500 сая хувьцаа маань нийт хичнээн төгрөгийн өртөгтэй энэ хөрөнгөний биржийн санд байрлаж байна гэдгийг market capitalization гэдэг байна. За хоёрдугаарт нь буюу доод талд нь trade value гэдэг зүйл орж ирж байна. Энэ trade value гэдэг маань тухайн хөрөнгөний биржийн хийсэн нийт гүйлгээний мөнгөн дүнг илэрхийлдэг байна. Тэгэхээр дараагийн хуудсан дээр эдгээр гарах зүйл маань нэг жилийн нийт market capitalization буюу тухайн хөрөнгөний бирж дээр эргэлдэж буй trade value буюу хөрөнгийн гүйлгээг харуулах ийм схем орж ирэх учраас энд утгачлсан ийм тайлбар хийсэн байна. За ингээ бүгдээрээ дараагийнхаа хуудас руу шилжцгээе. За энэхүү нүүрэнд маань дэлхийн хамгийн том 10 хөрөнгөний бирж 2011 оны байдлаар орж ирж байна. За энэ маань хамгийн сүүлийн үед гаргасан маш тийм наривчилсан статистик тоонууд байна. Тэгэхээр урдны үдсэн 100 жилийн түүхээ бодвол энэ яг 1 жил дотор юу болдог вэ? 1 жилийн доторх тэр процессыг үзүүлсэн юм наривчилсан тоонуудтай юм байгаа шүү. За ингээд 11 оны байдлаар 1-р New York Stock Exchange буюу News гэдэг 4 үсгийн төвчлөөрөө дэлхийд алдартай дэлхийн хамгийн том хөрөнгөний бирж орж ирж байна. За хувьцааны нийт өртөг market capitalization гэдэг зүйлийг түрүү үзсэн. Энэ маань 14,242 тэрбум доллар. За 1 жилийн гүйлгээ 20,161 тэрбум доллар. За байршил нь Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод байрладаг. За энэ маань бас давхар нэг юм хэлэхэд 1 жилийн тон үзүүлэлтүүд юм байгаа шүү. За хоёрдугаарт нь Nasdaq хувьцааны нийт өртөг 4,687 тэрбум доллар. Гүйлгээ 13,552 тэрбум доллар. Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод байрладаг. За 3-дугаарт нь Tokyo Stock Exchange буюу Токиогийн хөрөнгөний бирж орж ирж байна. Хувьцааны нийт өртөг 3,425 тэрбум доллар. Гүйлгээ 3,972 тэрбум доллар. Байрладаг. Байршил нь Япон улсын Токио хотод. За эндээс нэг юм ажиглагдж байгаа нь юу гэхээр номер 1, номер 3, 2-ыг харьцуулаад харъя. Тэнд market capitalization буюу нийт эргэлтийн хөрөнгө нь 14,242 байхад 3-т орж байгаа Япон 3,425 буюу номер 1-ээс 4 дахин шахуу бага байгаа байхгүй. Инхээр
энэ Нью-Йоркийн хөрөнгийн бирж гэдэг маань ямар агуу зүйл вэ те? Бүр ингээд 3-т ордог хөрөнгийнхөө биржээс тасраа явцсан. За 2-т нь мөн Америкийн хөрөнгийн бирж орж байгаа тийм үү? Инхээр л ерөөсөө л энэ Америкийн хөрөнгийн зах зээл гэдэг чинь ерөөсөө ямар их том агуу зүйл болж өргөцсөн харагдаж байгаа байхгүй юу? За ингээд 4-дүгээрт нь London Stock Exchange буюу Лондонгийн хөрөнгийн бирж хувьцааны нийт өртөг 3,266 тэрбум доллар, гүйлгээ 2,871 тэрбум доллар Английн Лондон хотод байрладаг юм байна. 5-дугаарт нь за ингээ хятадууд орж ирж байна. Шанхай Stock Exchange буюу Шанхайгийн хөрөнгийн бирж хувьцааны нийт өртөг 2,357 тэрбум доллар, гүйлгээ жилд 3,658 тэрбум доллар Хятадын Шанхай хот. За 6-дугаарт нь Хонконг Stock Exchange буюу хөрөнгийн бирж. За хувьцааны нийт өртөг 2,258 тэрбум доллар, гүйлгээ нь 1,447 тэрбум доллар, байрлал нь Гонконг. За Гонконг маань өөрийн гэсэн хууль тогтоомжтой ч гэсэн Хятадд харьяалагддаг. За 7-дугаарт нь Toronto Stock Exchange буюу Канадын хөрөнгийн бирж. Хувьцааны нийт өртөг 1,912 тэрбум доллар, гүйлгээ 1,542 тэрбум доллар Канадын Торонто хотод байрладаг юм байна. За 8-дугаарт нь BM&F Bovespa гэж орж ирж байна. Энэ маань Өмнөд Америкийн хамгийн том хөрөнгийн бирж. Тэгэхээр зарим тэвүүд маань өөрсдөө улсууд дундаа том хөрөнгийн биржтэй байх нэ эндээс харахад. За нийт хувьцааны өртөг буюу market capitalization 1,229 тэрбум доллар, гүйлгээ нь 930 сая доллар. За 9-дүгээрт нь Австралийн Security Exchange буюу Австралийн хөрөнгийн бирж орж ирж байна. Хувьцааны нийт өртөг 1,198 тэрбум доллар, жилийн гүйлгээ 1,997 тэрбум доллар, байршил нь Австралийн Сидней хот. За 10-дугаарт нь Deutsche Börse гээд энэ болохоор улс ямар нэгэн төв харьяалдаггүй. Энэ маань байгууллагын зохион байгуулалттай байдаг ийм хөрөнгийн бирж. Нэг ёсондоо энэ маань асар том институт буюу өөрсдөө дотроо том хөрөнгийн биржтэй компани шиг ийм зүйл байх нэ гэж ойлгох нь. За гүйлгээнийх нь нийт өртөг 1,885 тэрбум доллар, гүйлгээ нь 1,758 тэрбум доллар юм байна. За ингээд бид нар дэлхийн шилдэг буюу топ 10 хөрөнгийн биржийг жагсаалтыг үзлээ. За ингээд бүгдээрээ дараагийнхаа хуудас руу шилжцгээе. За бид бүхэн ингээд түүхийн хичээлээ аль бие ёсоор дуусгаж үндсэн хичээл рүүгээ орж байна. За ингээд та бүхэн дараагийн хуудсанд анхаарлаа хандуулна уу. За дэлгэцэн дээр хөрөнгийн зах зээлийн бүтэц тогтолцоо гэдэг схем харагдаж байна. За би хөрөнгийн зах зээлийг тогтолцооных нь хувьд 6 үндсэн хэсэгт хувааж үзсэн. За энэ схем рүүгээ орохоос өмнө хэдүүлээ схем тойроод биржээр дамжин гэсэн үг 5 хэсэг дээр нь байна. За энэ ямар учиртай вэ гэхээр эдгээр 5 зах зээл маань бүгд хөрөнгийн биржээр дамжин арилжаалагддаг ийм бүтээгдэхүүнүүд байх нь гэж ойлгох нь. За 6 дугаарт нь байгаа зүйл зөвхөн дилерээр дамждаг буюу хөрөнгийн биржээр дамждаггүй ийм арилжааны хэлбэр буюу ийм зах зээл байх нь. За энд нөгөө миний ярьдаг penny stock буюу задгаан мөнгөний хувьцаа гэдэг зүйл маань биржийн бус арилжааны төрөлд буюу дилерээр дамждаг зүйл байх нэ. Энэ талаар бид бүхэн маш дэлгэрэнгүй үзэх учраас та бүгд penny stock гэдэг чинь хөрөнгийн биржээр биш дилерээр дамждаг юм байна гэж ойлгох хэрэгтэй юм байна. За бүгдээрээ ингээд дистараллаар нь дугаараар нь хөөгөөд
уншаад явъя. За нэгдүгээрт нь хувьцааны зах зээл буюу хувьцааны арилжаа. За хоёрдугаарт нь бондын зах зээл буюу бондын арилжаа. За гуравдугаарт нь арилжааны үүсмэл хэлбэрийн зах зээл. Энийг derivatives market гэдэг. За дөрөвдүгээрт нь гадаад валютын зах зээл буюу бидний мэддгээр валютын арилжаа. Тавдугаарт нь бусад зах зээл буюу бусад төрлийн арилжаа гэсэн ийм үндсэн 6 хэсэгт хуваагддаг байна. За 6 дугаарт байгаа биржийн бус арилжаа гэдэг маань OTC буюу over the counter гэж нэрлэгддэг. Албан ёсоор ийм зүйл байх нэ. За бүгдээрээ энэ схемээ түрхэн зур хараад нэг бүрчлэн задлж ярьцгаана. За энэ маань маш чухал хичээл учраас хөрөнгийн зах зээл гэдэг зүйлийг хамгийн түрүүнд бид бүхэн ойлгох ийм ойлголт учраас та бүгд энэ хичээлд маш сайн анхаараарай гэж хүсэж байна. За ингээ схемээ ажиглацгаая. За ингээ бүгдээрээ тооныхоо дистраллаар нэг бүрчлэн задлж үзцгээе. Дараагийн үзэлтэнд анхаарлаа хандуулцгаана уу. За самбар дээр хөрөнгийн зах зээлийн төрөл нөгөө 6 тогтолцооны маань 1 2 дугаарх нь байж байна. Хувьцааны зах зээл, 2 дугаарт нь бондын зах зээл гэдэг. Энэ хоёр бонд хувьцаа гэдэг зүйлийн талаар маш дэлгэрэнгүй үзэх учраас энд бүгдээрээ хүрээд төр зогсчээ. Ингээд бүгдээрээ 3 дахь төрөл буюу дараагийн хуудас руугаа шилжцгээе. За бид бүхэн хөрөнгийн зах зээлийн бүтэц тогтолцооныхоо 3 дугаар хэсэг рүү орж ирсэн байна. Арилжааны үүсмэл хэлбэрийн зах зээл derivatives market гэдэг англиар. За энэ схемээ тайлбарж ярихын өмнө эхлээд хамгийн тэр голд байгаа цэнхрээр бичсэн одоо ирээдүй гэдэг үгс рүү анхаарлаа хандуулъя. Тэгэхээр энэ арилжаа маань ирээдүйд болох үнийн өөрчлөлтөн дээр тоглодог ийм арилжааны хэлбэр байна. Жишээлх юм бол 1-р хэсэг рүү оръё. Та 100 хоньтой. Одоогийн зах зээл дээр таны хонь нэг ширхэг нь 10,000 төгрөгийн үнэтэй байгаа. Одоо та 100 хоньоо зарах юм бол 1 сая төгрөгөөр арилжаалж болох нь. Тэгэхээр та тэр голд бодож чинь одоо би 1 сая төгрөгөөр зарснаас эх жил зарах юм бол махны үн өсөх ийм төлөв ажиглагдаж байна. Тэгэхээр нэг хонь дор хаяж 15,000 төгрөг буюу миний өнөөгийн 1 сая төгрөгөн дээр 500,000 төгрөгийн ийм ашиг нэмэгдээд 1.5 сая төгрөг болох ийм боломжтой юм байна гэж та төсөөлж байна. За энэ 2 дугаар хэсэг дээр орж байна. Таны 100 хонь 2014 онд 10,000 төгрөгөн дээр шин 5,000 төгрөг нэмэгдээд нийт 1.5 сая төгрөг ийм болох боломжтой юм байна. Тэгэхээр тэр доор 100,000 зардал гэж байна. Тэгэхээр энэ зардал ямар учиртай юм гэхээр та хоньоо 2014 он хүртэл маллахад буюу хариулахад танаас зардал гарна. Энийгээ та 100,000 төгрөг гэж тооцож байна. Тэгэхээр таны ашиг болох 500,000-аас хасагдаад та эх жил ихэд 400,000 төгрөгийн нэмэлт сая төгрөгөн дээрээ ийм ашиг олж болох нэ гэдэг төсөөлөлтөй болж байна. Энэ төсөөллөө та брокердоо захиалга өгөх хэлбэрээр байршуулна. Би 2014 онд 100 хоньоо 1.5 сая төгрөг болно гэж тооцоод зарах гэж байна. Миний захиалгыг цааш нь доошоо явъя 3 дугаар зургийн доор хөрөнгө оруулагчид дамжуулж өгөөч гэж брокертой захиалга өгнө. Таны захиалгыг брокер биелүүлээд хөрөнгө оруулагчид энэ захиалгыг чи хүргэнэ. Энэ хөрөнгө оруулагч тэнгуут бодно. Энэ нөхөр 100 хоньоо 1.5 сая болно гэж тооцож байна. Тэгвэл махны үн бүр их өсөх шинжтэй юм байна. Ерөөсөө энэ хонь бол 100 хонь бол 2 сая төгрөгөөр зарж юм болох магадлалтай юм байна. Тийм учраас энэ 100 хоньыг 1.5 сая төгрөгөөр авъя гэд сум буцаад явж байна. Брокерт чинь тэр 100 хоньыг авъя гэдэг захиалгыг өгнө. Энэ захиалгыг брокер танд дамжуулаад та ингээд 100 хоньоо эх жил тууж аваач өгөөд мөнгө авах ийм гэрээг хийгээд ингээд таны ажил дуусч байна.
Ингээд 4-р зураг руу шилжиж. Энэ 4-р зурган дээр брокер, хөрөнгө оруулагч хоёрын хооронд бас ахаад асуудал үүснэ. За хонь үнэхээр 2 сая буюу тэрнээс дээш эсвэл таны зарсан сая 500-аас дээш үнэтэй боллоо гэхэд энэ хөрөнгө оруулагч ашигтай ажиллана. Хэрв хонь чинь ямар нэгэн байдлаар махны үн унаад аль эсвэл хорогдол болоод ч юм уу, таргалаагүй ч юм уу, ямар нэгэн шалтгаанаар таны 100 хонь нөгөө хөрөнгө оруулагчийн төлсөн 1.5 сая төгрөгөнд хүрэхгүй нөхцөлд тэр алдагдал гэдэг тэр доор нь stop loss гэж байна. Stop loss гэдэг маань ямар учиртай юм бэ гэхээр алдагдлаас хурдан өөрийгөө гаргах захиалганы хэлбэр. Брокертой өгөх нь биш. За энэ миний 1.5 сая төгрөгийн үн унаад 1.2 сая төгрөг болох юм бол би 300 мянган төгрөгийнхээ алдагдлыг аваад 1.2 сая төгрөгөөр хурдан гаргаж авъя гэдэг захиалгыг брокертой өгдөг. Хонь махны үн унлаа, нэг ширхэг хоньны үн 12 мянган төгрөг боллоо. Ингээд нөгөө захиалгын чинь брокер ахаад өөр хөрөнгө оруулагч шилжүүлнэ. Тэнд бас 12 мянган төгрөгөөр нэг ширхэг хоньыг нийт 100 хоньыг 1.2 сая төгрөгөөр авъя гэсэн захиалагч байж байгаа буюу ахаа хөрөнгө оруулагч байж байгаа. Ингээд энэ хөрөнгө оруулагчийн алдагдлыг тооцсон stop loss гэдэг захиалгыг биелүүлээд нөгөө хөрөнгө оруулагчид шилжүүлж өгдөг. Арилжааны энэ төрлийг derivatives market гэж нэрлэдэг байна. За бүгдээрээ их сайн ойлгосон байх гэж бодож байна. Ингээд схемээ жоохон ажиглаад дараагийнхаа хувцанд шилжицгээе. За бид энэ схемэндээ мөн л хөрөнгийн зах зээлийнхаа төрөл дотор явж байна. 3 дугаар хэсгээс гараагүй байна. Арилжааны үүсмэл хэлбэрийн зах зээл буюу derivatives market. За энийгээ бид нэр энэ схемэн дээр задлж үзэж байна. За 1 дугаарт нь буюу хамгийн дээр securitization гэдэг зүйл байх нь. Энэ маань арилжааны бас нэг төрөл. За энэ маань монголоор орчуулах юм бол үр зээлийг хөрөнгө оруулагчид худалдах гэдэг ийм арилжааны хэлбэр байна. За доод талд нь hyper security гэдэг маань үнэт цаасыг ирэлцүүлэх гэж орчуулагддаг байна. Бас нэг арилжааны төрөл. За доод талд нь credit derivative. Энэ нь өөрийн эрсдлийг хөрөнгө оруулагчид худалдах ийм арилжаа бас нэг юм хэлбэр байдаг байна. За хамгийн сүүлд futures exchange ирээдүйд хийгдэх арилжаа. Ийм дөрвөн зүйл энэ derivatives market буюу арилжааны үүсмэл хэлбэрийн зах зээл гэдэг зүйлд хамаарагдан ойлгогддог байна. Ингээд энэ дөрвөн зүйлийг би маш хурдан ойлгомжтой хэлбэрээр самбар дээр та бүхэнд юу болохыг тайлбарласан зөв байх гэж бодож байна. Ингээд бүгдээрээ самбар руу анхаарлаа хандуулна уу. За бид бүхэн самбар дээр арилжааны үүсмэл хэлбэр буюу derivatives market гэдгийг задлж самбар дээр тайлбарлах гэж байна. Бид бүхэн хичээл дээр схем дээр үзсэн энэ маань арилжааны үндсэн дөрвөн хэлбэр гэдэг зүйлээс бүрддэг. Нэгдүгээрт нь securitization буюу энэ бол бусдад буюу хөрөнгө оруулагчид үр зээлийг худалдах гэсэн юм хөрөнгийн биржийн арилжааны хэлбэр. За энэ ямар учиртай, ямар төрлийн арилжаа вэ гэхээр энд энэ бол таны зорилго яг нөгөө бидний ярьдаг байшинтай болох. Энэ байшинтай болохын тулд та $200 мянган банкнаас зээлэх шаардлагатай. Буюу бидний ярьдгаар нөгөө байшинг лизинг гэж ярьдаг монголчууд, өөрөөр хэлбэл зээлийг байшинг зээлээр авах, тийм үү? Ингийн тулд та энд банк, энэ бол банкнаас $200 мянган та зээлэх ийм шаардлагатай. Ингээд банктай та уулзлаа. Банк таны кредит буюу таны түүхийг шалгалаа. Таны кредит боломжтой, та тодорхой орлоготой буюу албан ажил эрхэлдэг юм байна. Тэр чинь энэ $200 мянган зээл авахд
боломжтой гэж үзэх юм бол банк танаас $20,000 down payment. За энийг down payment гэж ойлгочих. Down payment шаарддаг. Ихэвчлэн том зээл авахд зээлж байгаа хүнээс тодорхой хэмжээний урьдчилсан бага хэмжээний мөнгө одоо баталгаа болгож энэ $200,000 төлнө гэдгийг баталгаа болгож бага хэмжээний мөнгө шаарддаг. За ингээд та банкнаас $180,000 зээлэх боломжтой боллоо. Жилийн 2.5% хүүтэй. Энэ бол жилийн 2.5 нэг жилд. Ингээд та энэ зээлээ 30 жилийн хугацаатай авал. Ер нь Америкт энэ mortgage буюу энэ байшинг зээлээр авах энэ процесс маань 30-40 жил маш удаан хугацааны ийм зээлийн гэрээн дээр явагддаг. Ингээд та энэ $180,000 30 жилийн дараа гэхэд үндсэндээ $240,000 шахуу болгож 30 жилд төлдөг. Таны төлбөр 30 жил та $240,000. Тэгэхээр банк танд $180,000 зээлээд маш алгуурхнаар буюу 30 жилийн хугацаанд танаас $240,000 салгаа авчдаг байгаа байхгүй юу. Ингээд банк маань тантай гэрээ хийж та энэ байшингийн эзэн боллоо. Ингэнгүүт банк энэ ч юу үүсдэггүйхээр банк энэ зээлийн чинь цаасыг бариад хөрөнгийн бирж дээр очдог. Энэ хөрөнгийн бирж. Ингээ хөрөнгийн бирж дээр орчин энд хөрөнгө оруулагч нар хүлээж яадаг. Энд хөрөнгө оруулагч нар. За энэ хөрөнгө оруулагч нар энд нэг компани, санхүүгийн байгууллагууд хүлээж яадаг. Ингээд банк таны $180,000 зээлийн гэрээг бирж дээр байрлуулна. Буюу биржээр дамжуул зарж болдог. Ингэхдээ энэ хүн бол ийм түүхтэй, зээлээ буцаагаад төлөх ийм баталгаатай бүх бичиг баримт нь энд байна. Энэ хөрөнгө оруулагч тантай харьцах боломжгүй. Яагаад гэвэл банкнд энд хэдэн мянган ийм зээлийн гэрээнүүд байгаа. Яг тантай адилхан байшаа авцсан хэдэн мянган хүн байгаа. Энд бол асар том мөнгө яригдж байгаа. Хэдэн тэрбум доллар. Энэ том хөрөнгө оруулагч хөрөнгийн бирж дээрээс энэ зээлийг авч ашиг олдог. Банкны гол ашиг олдог нэг арга бол энэ зээлийн хүүнээс ашиг олдог. За ингээ $240,000 30 жилийн дараа болгоно $180,000 зээл энд байна. Бид нар зарах гэсэн ингээ хөрөнгө оруулагчид мэддэгдэн. Хөрөнгө оруулагчид зарахтаа $200,000 ч юм уу. Хөрөнгө оруулагчид үндсэндээ $180,000 зээлэнгүүтээ банк хормын төдийг $200,000 болгоод $20,000 ашигтай ажилчиж байгаа байхгүй юу. Гэдэг маань энд хэдэн мянган ийм зээлийн гэрээ байгаа гэдэг нь нийт энэ банкны ашиг бол замгүй юм болдог. Ингээд хөрөнгө оруулагчид ямар ашиг үүсдэг вэхээр эндээс банкнаас $200,000 зээл худалдаж аваад 30 жилийн дараа хөрөнгө оруулагч энэ $240,000 буюу $40,000 ашигтай ажиллана гэдэг. Ийм процесс банкын санхүүгийн байгууллагын системд буюу хөрөнгийн биржид дамжин үүсчээдэг. За энэ маань энд хөрөнгө оруулагч энд за мянган ширхэг ийм зээлийн гэрээ буюу тантай адилхан мянган хүний зээл худалдаж авч байгаа. Эндээс энэ хөрөнгө оруулагч энэ 1000-аас 900 ашигтай байхад 100 алдагдaltaй буюу та энэ байшингаа зээлээ төлж чадахгүй боллоо гэхэд энэ олонхын ашигнаас хөрөнгө оруулагч ашиг олдог. Энэ системийг securitization буюу бусдад өр зээлийг худалдах арилжаа гэдэг байх нэ. За бүгдээрээ дараагийнх нь үзье. За арилжааны үүсмэл хэлбэрийн маань хоёр дахь төрлийн арилжаа hyper security. Hyper security. За энэ hyper security гэдэг маань security гэдэг үнэт цаас, hyper гэдэг эрэлзүүлэх. Тэгэхээр үнэт цаасыг эрэлзүүлдэг ийм төрлийн арилжаа байх нь. За жишээлх юм бол хамгийн бодиттой жишээ та хүнд мөнгө зээлдэг. Мөнгөнийхөө оронд та эд зүйл авч болдог. Энэ төрлийн арилжааг ерөнхийдөө хэлдэг гэж ойлгох нь. За энэний хамгийн сонгодог хэлбэр security буюу үнэт цаас маань дотроо хоёр төрөлтэй. Энд нь bond, нөгөөдөгт нь хувьцаа тийм үү? Хувьцаа гэсэн хоёр төрөлтэй. Bond гэдэг маань та бусдад мөнгө зээлж байгаа хэлбэр. Хувьцааг бол хүн худалдаж авдаг. Энэ бол та жишээлбэл бидний сайн мэддэг. За энд McDonald's
За Макдоналдс компанид та $10,000 зээлэх буюу Макдоналдс компани бондноос $10,000-тай дүүцхийг ийм бонд худалдаж авчээ. Ингээд та Макдоналдсаас $10,000 буцааж авах хугацаа боллоо. 3 жилийн дараа ч юм уу, 10 жилийн дараа ч юм уу. Энэ үедээ та мөнгө авахгүйгээр энэ Макдоналдс компани хувьцааг авч болох нь. Жишээлх юм бол өнөөдөр Макдоналдс компани $50 үнэтэй нэг ширхэг хувьцаа. За нэг ширхэг хувьцаа өнөөдөр $50 үнэтэй байна гэж бодъё. Тэгвэл та $10,000 дүүцүүлээд Макдоналдс компани 200 ширхэг уучлаарай. 200 ширхэг хувьцааг авч болох нэ. Энэ маань мөнгө зээлээд та эргүүлээд Макдоналдс компанийхаа хувьцааг энэ мөнгөтэйгээ дүүцүүлээд авчиж гэнэ гэсэн үг. За энд нэг hybrid security буюу үнэт цаасыг релизжүүлэх арилжааны хэлбэр гэдэг байх нэ. За арилжааны үүсмэл хэлбэрийн маань 3 дахь арилжааны төрөл бол credit derivative. За энэ ямар учиртай арилжаа вэ гэхээр би өөрийнхөө орчуулсан. Энэ маань өөрийн рискийг бусдад буюу хөрөнгө оруулагчид худалддаг ийм арилжааны төрөл байх нь. За энэ арилжаан дээр бид нар бас нэг том сэдв үзнэ. Ахаад нөгөө брокерийн данстай холбоотой. За энэ ч та бид нар бүгдээрээ үздсэн брокерт энэ брокер. Энэ таны брокер. За брокер та энгийн данс гэж нээлгдэг. Энгийн данс. Энгийн данс. За энгийн дансанда та $5,000 анх байршууллаа гэж бодъё. Энэ 5,500 ч байж болно. Тэгэнгүүт брокер чинь танд 2 дахь данс нээлгэх юм боломж олгодог. 2 дахь данс нь ямар учиртай вэ гэхээр энэ 2 дахь данс ямар учиртай вэ гэхээр данс 2. За ахаад бичиж жоохон муухай биччихлээ. Энэ 2 дахь данс. 2 дугаар данс. За энэ 2 дахь дансыг merging account гэж нэрлэдэг. Merging account гэж албан ёсоор нэрлэдэг. Энэ аа шүү. За merging account гэж нэрлэдэг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр брокер танд 5,000 дээр нэмээд өөрийнхөө зүгээс ахаа 5,000-ыг зээлэх боломж олгодог. Инхээр та нийтдээ $10,000 арилжаа хийх боломжтой болж байна. Гэдэг маань 5,000 дээр 5,000-ыг нэмээд таны худалдаа авах чадвар нэг дахин өслөө гэсэн үг тийм үү? А энэ ч рисктэй тал нь энэ брокер танаас энэ 5,000-ыг зээлснийхээ төлөө тодорхой хүү авдаг. За хэдүүлээ хүүгээ 7% авдаг гэж бодъё. Тэгэхэд та энэ мөнгийг хэрэглэх юм бол брокерийн 5,000-ыг $350 хүү төлөх нэ. Тэгэхээр та энэ $5,000-ыг зээлэхдээ 350-ыг төлөөд дээр нь танд ашигтай байна гэсэн варианттай ийм хувилбартай арилжааны гараад ирсэн нөхцөл буюу ийм хувьцаа авах шанс гарсан нөхцөл энийг хэрэглэх нь. Тэгэхээр энэ 5,000-ыг бол та хармаандаа байгаа мөнгө л гэж ерөөсө бодох хэрэгтэй. За ингээд та $10,000-оор гинт жигтэйхэн боломжтой нэг компани хувьцааг авах боломж гараад авчлаа та. Энэ $10,000-оор хувьцаа авцсан. Хувьцаа авсан. Тийм үү? Та хувьцаа авсан. Тэгжээтэл хөрөнгөний зах зээл дээр альва нэг зүйл хизээч бид нар тааж болшгүй юмнууд тохиолддог. Гэнт энэ компани үйл ажиллагаанд доолдол гараад энэ компани дампуурдаг юм уу? Аль эсвэл энэ компани хувьцаа эзэмшигчдийн зүгээс асар их хэмжээний хувьцаа зах зээл дээр гаргаад илүүдл үүсгээд нөгөө энэ ч одоо $1 үнэтэй та хувьцаа авсан гэж бодчих. Хичээтэл нөгөө хувьцаа чи унаад энэ 40 мөнгө болчдөг. Гэдэг маань та $10,000 чинь энэ ч $4,000 болж хувирж байна. Хасах та
$6,000. Энэ ч алдчих чинь хасах $6,000. Яг энэ процесс явагдах үед таны ерөөсө бүх арилжааны чиг хянаа байж байдаг, хяналтын алба гэж брокерт байдаг. Энэ хяналтын алба дүгнэлт хийгээд таны арилжаа буруу болсон байна. Энэ компани буюу брокерийн $5,000 эрсэгт орлоо буюу эрсдэлд орлоо. Эндээс яаж хурдан гарах уу гэдэг алхмаа хийдэг. За энэ яадаг вөхөр брокер ахаад нөгөө бидний мэддэг хөрөнгийн бирж гэдэг зүйл дээр таны зээлийн гэрээ энэ бол та $5,000 брокероос зээлсэн шүү дээ. Энэ зээлийн гэрээг худалдах ийм санал тавьдаг. Тэгэнгүүт энэ чаа хөрөнгө оруулагч. За энэ хөрөнгө оруулагч ийм эрсдэлтэй арилжааг буюу гэрээг худалдаж авахд бэлэн эрсдэл гаргахад бэлэн асар их мөнгөтэй маш их олон хөрөнгө оруулагчид хүлээж идэг. Брокер энэ саналыг оруулж ирлээ. Хөрөнгө оруулагч нар кяс шүүрж аваад за энэ нөхөр чи энэ компани хувьцааг авсан байна. Энэ компани ямар учиртай энэ компанитар судалгаа хийлээ. Таны $10,000 $44,000 болж хувирсан гэдэг нь 60% унсан байна. Энэ компани хувьцаа буцаад өснө гэдэг хэрэг дүгнэлт гарах юм бол брокертой одоо жинхэнэ үн хаялцаж эхэлнэ. За та нар $5,000 оруулсан юм байна. Бид нар та нарт $4,000 өгье. Та нар бүх мөнгөө алдна гэж айж байгаа бол энэ $4,000-ыг аваад ядаж алдагдлаасаа баг ч гэсэн хасаад гар гэдэг. Ингээд энэ хоёрын брокер энэ хоёрын хооронд энийг авах гэсэн өчнөө олон хөрөнгө оруулагч нар үн хаялцаад нэг осондоо энд ахаад нэг хөрөнгө оруулагч орж ирнэ. Энэ хоёр маань энэ дийл дээр буюу таны зээлийн гэрээн дээр үн хаялцдаг. Үн хаялцаж явсаар байгаад ахаад магадгүй $500 нэмэгдээд ингээд брокерт $4,500 брокер авчдаг. Энэ брокер маань тань дээр эрсдлээ даагаад ингээд алдагдaltaй ч гэсэн бас оруулсан мөнгөнийхөө ихэнх хэсгийг олоод аваад ингээд брокерийн ажил дууссан. Брокер бол эрсдлээсээ өөрийгөө тодорхой хэмжээнд чөлөөлсөн. Одоо тэгэнгүүт энд та хоёрын хооронд харилцаа үүсч эхэлнэ. Энэ зээлийн гэрээг энэ хүн эзэмшиж байгаа гэдэг маань энэ хувьцаа өсөх юм бол танаас брокерийн $5,000 дээр нь нөгөө хүү болох 350 чинь нэмж аваад энэ нөхөр энэ чаа $5,350-тай болдог. Энэ маань болохоор тань шиг ийм хэдэн мянган хүний юм ярьж байгаа. Ганцхан та биш. Яг ийм нөхцөл байдалд орцсон хэдэн мянган брокер, хэрэглэгч энэ брокерд байгаа. Энэ бүх хүмүүсийг энд зээлийн гэрээг зараад энэ хөрөнгө оруулагч аваад та алдсан ч гэсэн таны ард хэдэн мянган хүн байгаа учраас тэр хүмүүсийн маань алдагдал, ашиг хоёрын зөрүүнээс энэ нөхөр ашиг олдог. Ийм арилжааны төрлийг credit derivative гэж нэрлэдэг байх нэ. За бүгдээрээ дараагийнхаа арилжааны төрөл рүү оръё. За арилжааны үүсмэл хэлбэрийн маань дөрөв дэх буюу future exchange. Энэ бол дөрөв дэх нь хамгийн сүүлийнх нь future exchange. За future exchange гэдэг болохоор бид нөгөө 100 хоньны жишээг хамгийн түрүүнд үзсэн. Энэ бол derivatives market-ийн тэр бол сонгодог жишээ байсан. Яг тэрнтэй адилхан. Энд ч бид нар 100 ширхэг 100 хонь гэж оруулж ирсэн тийм үү. Тэгвэл одоо энэ зах зээл дээр бараа бүтээгдэхүүн, хонь бол бараа бүтээгдэхүүн, commodity тийм үү. Энэ бараа бүтээгдэхүүнээс гадна хувьцаа. За бараа бүтээгдэхүүн өөрөө орно. Бараа бүтээгдэхүүн. За энэ дээр мөн индекс гэдэг зүйл маань орж ирдэг. Индекс. Энэ гурван зүйлээс энэ future exchange гэдэг ойлголт маань бүтдэг. За жишээлбэл энд ямар жишээгээр тайлбарлах уу гэхээр бүгдээрээ энийг арилгах чи ийм зүйлээс бүрддэг юм байна гэх. За би энийг арилгаад яагаад гэвэл биднэрт жоохон том талбай хэрэгтэй. За future exchange гэдэг маань за энэ ча гурил нийлүүлэгч. Энэ бол гурил. За нийлүүлэгч чинь энэ үсэг бол нийлүүлэгч. За нөгөө талд нь энэ гурил нийлүүлэгчийн гурилаа талах үйлдвэрлэгч. Талах үйлдвэрлэгч.
нийлүүлэгч, үйлдвэрлэгч. За энэ хоёр хүн бол хамтарч ажилладаг. Нэг нь одоо энэ тариан талбайтай хүн байж болно тийм үү? Энэ тариан талбайгаас ургацаа хураалаа, гурилаа хийлээд талхчин өглөө. Ингэж энэ хоёр бол аль аль нь амьдралаа залгуулдаг. Энэ хоёрын тогтсон үн бол зах зээлийн үн 1 кг гурил 500 төгрөгийн үнэтэй. Энэ хоёрт хоёуланд нь ашигтай. Энэ зах зээлийн ханшаар бие биендээ бараа бүтээгдэхүүн нийлүүлж яхад талхчин $500 гурил аваад талхаа хийгээд зарахад ашигтай. Энэ хүн урилаа үйлдвэрлээд зарахад ашигтай юм нөхцөлтэй. Ингээд сайхан байж идэл хоёр дахь гурил нийлүүлэгч буюу гурил нийлүүлэгч буюу энэ нөхөлтэй ажил бизнес эрхэлдэг энэ хоёр дахь хүн гараад ирсэн. Хоёр дахь хүн. Энэ дээрээс болоод энэ зах зээл дээр гурилны нийлүүлэлт ихснээд тэгээд энэ үн маань $300 болцсон. $300 болоод унаад ороод ирэхэд гурил үйлдвэрлэгч анхны хүнд маань нэг дахь хүн гिचэнийг аяд. Энэ нэг дахь үйлдвэрийн эзэнд маань алдагдал бий болж ирсэн. Нэг осондоо ашиггүй ажиллаж гисэн. Яагаад гэвэл зах зээл дээр гурилны үн унсан учраас харин талх үйлдвэрлэгчийн хувьд бол нөгөө гурилны маань унсан учраас талхын үйлдвэрлэгч маш их ашигтай болоод ирсэн. Энэ нөхөр энд ашиг олоод эхэлсэн. За ингээд байж итэл талх үйлдвэрлэх сайхан байж идэл гинт энд зуд болдг юм уу, эрт өвөл болдг юм уу. За энэ тариан талбай дээр үер болдг юм уу тийм үү. Ингээд гурилны нийлүүлэлт багасаад энээс болоод гурилны үн энэ ч 700 төгрөг болоод өсчихлөө. Тэнгүүд энэ хоёрт ашигтай болж эхэлнэ тийм үү. Гурилны үн зах зээл дээр өссөн учраас харин талх үйлдвэрлэгчид түүхийн эдний өссөн учраас талх үйлдвэрлэгчийн хувьд ашиг нь багасаад эхэлсэн. Энэ нөхцөл байдлыг зохицуулахын тулд энэ future exchange гэдэг бидний энэ хөрөнгөний зах зээлийн ашиг тус буюу энэ хоёр хүний эрх ашгийг хамгаалах ийм системийг бий болгоцсон байна. Энд болохоор хөрөнгө оруулагч гэдэг хүн орж ирдэг. Хөрөнгө оруулагчид орж ирдэг. Хөрөнгө оруулагчид яадаг вэ гэхээр тус тусд нь талхчинтай гурил үйлдвэрлэгчтэй гэрээ хийдэг. Энэ бол гэрээ. Тус тусдаа хийж байгаа гэрээ. Талхчинтай энэ гурил нийлүүлэгч хоёртой тус тусд нь гэрээ хийдэг. Энэ гэрээний нөхцөл ямар байх вэ гэхээр нөгөө хуучин байсан энэ 500 төгрөгийг аль талд нь хангаж өгөхөөр буюу гурил үйлдвэрлэгчид ямар ч нөхцөлд 500 төгрөгөөр урилаа зарах боломжийг талх үйлдвэрлэгчид ямар ч нөхцөлд талхаа энэ бүтээгдэхүүнээ түүхийн эдээ 500 төгрөгөөр урилаа авах энэ боломжийг энэ хөрөнгө оруулагч олгож өгдөг. За энэ хөрөнгө оруулагч энэ хоёрын хооронд тус тусдаа ямар харилцаа үүсдэггүйхээр энэ гэрээнд нэг осондоо зааж өгдөггүйхээр одоо жишээлбэл зах зээл дээр талхны үн 600 төгрөг болж өслөө. Тэгвэл хөрөнгө оруулагч маань 500 төгрөгөө гэрээнд заасан дагуу 500 төгрөгөө гурил нийлүүлэгчд өглөө. Өөртөө ийшээ 100 төгрөгийн ашиг оллоо. Хэрвээ гурилны үн 400 төгрөг болоод нэг осондоо үн ингээ унчих юм бол энэ 500 төгрөгийн гэрээ байгаа учраас энэ хүний хувьд энд 100 төгрөгийн алдагдал нэг осондоо хөрөнгө оруулагч 100 төгрөгийн алдагдал хүлээгээд энэ алдсан 100 төгрөгөө энэ 400-аараа нэмээд энэ гурил нийлүүлэгчд өгнө. Ингээд энэ 100 төгрөгийг гурил нийлүүлэгчд өгнө. Ийм учраас гурил нийлүүлэгчид ямар ч нөхцөлд энэ 500 төгрөгийнхөө одоо гурилны үнийг авна тийм үү. За нөгөө талд нь яг эсрэг гэрээ хийгддэг. Энэ ямар гэрээ хийгддэг вэ гэхээр яг адилхан гурилны үн 500 төгрөг. Харин зах зээл дээр гурилны үн 400 төгрөг болоод ингээд нэг осондоо үн унчих юм бол нөгөө 500 төгрөгийн гэрээ хийгдсэн учраас талх нийлүүлэгч эндээс 100 төгрөгийг
100 төгрөгийг өөрөөсөө гаргаад хөрөнгө оруулагчдад өгнө. Нэг ёсондоо хөрөнгө оруулагч 100 төгрөгийн ашгийг одоо гурил болсноос бол энэ талх нийлүүлэгчээс олж байгаа байхгүй юу? А хэрв гурилны үн 600 төгрөг болоод өсчих юм бол хөрөнгө оруулагч энэ 500 төгрөгнөөс 100 төгрөгийн зөрүү болохыг өөрөөсөө гаргаад энэ талх үйлдвэрлэгчд өгнө. Тэгэхээр энэ харилцаагийн маань зохицуулж өгч байдаг зүйлийг future exchange гэж байдаг. Нэг ёсондоо энэ хоёр нийлүүлэгч, үйлдвэрлэгч хоёрын оронд хөрөнгө оруулагч хийж ороод ирлээ. Хөрөнгө оруулагч бол энэ хоёр талд аль алинд нь ямар ч нөхцөлд ашигтай байхаар 500 төгрөгийн тийм гурилны үнийг тогтоосон юм гэрээ хийлээ. За энээс үүссэн алдагдал одоо тийм учраас хөрөнгийн зах зээл энэ future exchange гэдэг арилжаа маань ашиг тусна нь бол үнэхээр нийгмийн амьдралд бол маш их байдаг юм аа гэж байгаа. Ингээд бид нар future exchange гэдгийг үзлээ. За future exchange-ийн нэг салшгүй хэсэг бол options trade гэдэг. Future exchange-тай маш төстэй, маш том арилжааны том шинжилгээ ухаан. Бидний гол зорилго бол бид хувьцааны арилжаагаар дамжаад алстаа тэр options trade гэдэг рүү орох учраас би та бүхэн самбараа цэвэрлжээд options trade юу вэ гэдгийг нэг тайлбарлая. За options trade энэ derivatives market буюу саяны бидний үздэг future trade-ийн маань салшгүй нэг хэсэг, маш төстэй. За нэг ялгаатай тал нь future trade-д буюу нөгөө хонь авах гэрээ, 100 хонь авах гэрээ, саяны энэ талхагчин тийм үү, гурил нийлүүлэгч хоёртой хийж байгаа гэрээнүүд маань зайлшгүй биелэгдэх, must be obligated буюу энэ маань зайлшгүй биелүүлэхт ийм шинж чанартай. Хэрвээ аль нэг тал гэрээгээ биелүүлэхгүй бол шүүхэд маш том гомдол, маш том мөнгө нэхэмжилсэн ийм шүүхийн асуудал үүсдэг. Хууль зүйн хариуцлага бий болдог. А тэгвэл энэ options trade-ийн үед бол энэ must be obligated гэдэг энэ don't have to be obligated юм уу? Энэ маань заавал биелэх шинж чанаргүй байдаг. Энэгээр энэ хоёр маань ялгаатай зүйл. За options trade-ийн зүгээр нэг жишээ болохоор одоо жишээлбэл та гээ явж идэл $300,000 үнэтэй хаус судалдаж авлаа. Авахар боллоо. Ингээд судлаад үзсэн чинь нөгөө хаус чинь сая долларын үнэтэй зах зээл дээр яг адилхан хауснууд нь одоо байшингуу тийм ээ. Ийм үнэтэй байшин танд $300,000 авах юм боломж гараад ирлээ. Тэнгүүд та нөгөө $300,000 чи одоо танд яг бэлэн байхгүй. 3 сарын дараа тэр мөнгө чинь танд яг гарч ирэх учраас тэр байшингаатай бусдад алдахгүй тул эзэнд нь одоо тэр байшин зуучилж байгаа зуучлалын байгууллага байдаг юм. Тэрэнд нь $5,000 одоо $300,000 авчиртлаа ингээд төр үгүй хадгалуулъя буюу down payment юм уу upfront money энэ маягаар тавиад ингээд 3 сарын дотор нэг осонд өөр хүн тэр байшин зарахгүй танд ингээд мөнгө авчирхаж үлийг хадгалж гин гэсэн үг. Та ингээд 3 сар чинь ингээд боллоо 1 сар өнгөрөө явж ялаа тийм 3 сар чи арай болох болоогүй. Тэгжээд нөгөө байшин чинь яагаад $300,000 үнэтэй байсныг та мэдлээ. Сая долларын үнэтэй байх ёстой зүйл. Тэр байшин чинь сүнстэй. Аль эсвэл тэр байшинд хүн өгцсөн. Тэгээд одоо тэрнээс нь болоод янз янзын хорогдсон гэж хүмүүсийн нөгөө нэг тийм нэг айхтар сүсэг бишрэлтэй холбоотой юм байж. Тийм яриа энэ нийгэмд одоо тэр орон нутаг тэр байшингийн ойр хавьд байгаа тэр газруудад хүмүүс байдаг учраас тэр байшин сүнстэй байшин гэдэг $300,000 үнэтэй байсныг та олж мэдж байгаа байхгүй юу? Тэнгүүтээ та энэ сүнстэй байшин би авахгүй боллоо гэхэд та нөгөө тавьсан нөгөө $5,000 тэр чигт алдаж байгаа. Ерөнхийдөө иймэрхүү төрлийн арилжааг энэ options trade гэж хэлж байгаа. За би самбар дээр баахан хүснэг зурцсан ямар учиртай юм гэхээр энэ болохоор stock chart буюу үнийн өсөлт бууралтын график бид нар үзсэн нөгөө Dow Jones-ийн индексийн түүхэн дээр бид нарын чартн дээр ярьсан шүү дээ. За чартны ёроол болохоор өнөөдөр 5 сарын 26 гэдэг маань одоо за одооноос хойш ирээдүй гэдэг зүйл эхэлнэ тийм үү? Одооноос хойш ирээдүй эхэлнэ. За энэ 1-7 хоногийн дараа энэ 1 сарын дараа энэ 3 сарын дараа буюу 8 сарын 26 маань 5 сараас 3 сарын дараа шүү дээ. Энэ хугацаанд ирээдүйд энэ options trade маань мөн future trade-ийн адил хийгддэг. За өмнө нь болохоор $9, $10, $11. За $10 гэдэг маань одоогийн үн. Одоо яг энэ хувьцаа
энэ зах зээл дээр $10-оор ABC компани хувьцаа зарагдаж байна. ABC компани хувьцаа одоо $10-оор зарагдаж байна. Тэгэнгүүт энд тань төсөөлөл бий болно. Хүмүүс төсөөлөл бий болно. Нэг хэсэг нь энэ $10 дээрээс унана гэж ойлгож одоо тайлбарлаж байхад нэг хэсэг нь өснө гэж төсөөлж яадаг. За тэр төсөөлөл маань нэгдүгээр таны одоо сурсан зүйл дээр тулгуурласан мэдлэг. Хоёрдугаар энэ өмнө юу болж вэ гэдэг тухайн энэ чартын буюу компани түүх. За гуравдугаарт маш том юм мэдрэмж гэдэг юм хувь улсууд болгонд ондоо байдаг. Мэдрэмж гэдэгт тулгуурласан энэ төсөөлөл нэг осондоо үн уннаа үн өснө гэсэн хоёр бүлгийн хооронд бий болж байгаа байхгүй. Тэгэхээр үн өснө гэдэгт нь их тийм төсөөлөл буюу хүмүүс өснө гэж их хүн үзчихвэл энд бид нар одоо бооцоо нэг ёсондоо тавьж байгаа. Гамбл яг мөрөдөө одоо юунд казино тоглож байгаа юм шиг. Энд ямар төсөөлөл байдгүй 6 сарын 3 маань эхний 7 хоногт энэ хувьцаа энэ дээрээс өсөөд $10 50 мөнгө болох юм аа. Өсөөд $10 50 мөнгө болно. $10 50 мөнгөний маань цэг энэ. Энийг аль бие осоо strike гэж нэрлэдэг. Энийг болохоор strike үн. Нэг осондоо эндээс $10 байсан хувьцаа өсөөд энэ $10 50-ыг яг энэ шугамны ханалтаа 6 сарын 3-ны өдөр 6 сарын 3-нд яг 7 хоногийн дараа энийг мөрөх юм байна гэдэг хувилбартай. За сарын дараа зарим хэсэг нь за $10 энэ 60 мөнгө ч юм уу тийм ээ. Сарын дараа $10 60 мөнгө хүрнэ гэсэн бас нэг тийм төсөөлөл байна. За яг энэний харалтаа 6 сарын 26 1 сарын дараа. За яг энэнтэй адилхан 3 сарын дараа. За энэ ингэж энэ $11 хэдүүдээ жоохон дээш төлөхгүй болохоо болчих. За энэ $11 энийг буцаагаад $10 60 мөнгөөр бичиж. $10 60 мөнгө. Тэнгүүд нэг хэсэг улсууд энэ бол ийм хурдан хугацаанд 7 хоногийн дотор сарын дотор $10 60 мөнгө хүрэхгүй. Гэхдээ 3 сарын дараа бол энэ $11 гэдэг энэ $11 гэдэг үнийг бол буюу энд хүрэх юм байна. Яг 8 сарын 26-нд 8 сарын 27-нд биш 26-нд энэс өмнө бол энэ бүх процесс явагдахаас өмнө 8 сард 6 сард энэ үнийг энэ strike price-ыг хүрч болно. Хамгийн гол нөхцөл маань яг 8 сарын 26-наас энэ гэрээ дуус энэ нэг ёсондоо үн хүрнэ. Энэ дээрээс энэ цэг дээр үн хүрнэ гэдэг та гэрээ хийж байгаа байхгүй. Энэ цэг дээрээс л гэрээ одоо энд ингээл $11 хүрэхгүй те. 90 мөнгө байж явах юм бол нэг ёсондоо та мөнгө алдчихсан. Яагаад гэвэл таны нөгөө хүрнэ гэсэн үн чинь хүрээгүй 10 мөнгө дутцсан байгаа үстэй. Яг энэ хоногт яг энэнтэй адилхан үн унана гэсэн дээр нь яг адилхан юм сонирхол бий болдог. За үн $10-оос унаад энэ ч тэгвэл $9 50 мөнгө хүрнэ гэсэн нэг улсууд байна. За энэ үн бол сарын дараа гэхэд бүр $9 20 мөнгө хүртлээр уннаа гэсэн нэг хэсэг улсууд байна. За тэгвэл 3 сарын дараа энэ маань бүр энэ $9-ийн энийг бас доошлуулахгүй болохгүй байна. За энийг $9 хичээ. $9-ийн маань цэг энэ $9-ийн цэг дээр яг 3 сарын дараа буюу 8 сарын 26-нд нэг $9 хүрэх юм а гэсэн ийм нэг хэсэг улсууд байна. За ингээд энэ дээрээс одоо бид нар бооцоогоо тавина. За үн өснө гэсэн ийм их улсууд байна. Ийм их улсууд. Тэгвэл үн унана гэсэн ийм бага улсууд байна. Тэгэхээр бидний одоо аль талд нь хэрэг сонирхол байгаагаас шалтгаалаад за энэ хувьцааны маань энэ $10-оос энэ хооронд 50 мөнгөний зөрүү байгаас энэ $10 10-50 гээд нэмэх 0 энэ нэмэх шүү. 50 мөнгөний энэ 50 мөнгөний зөрүүн дээр бид нар тоглож байгаа. Энэ хувьцаа $10 ч байх хамаагүй. $50-100 ч байсан бол хамгийн гол нь энэ цэг дээрээс энэ цэг хүрэх тэр зөрөө
дээшээ өсөх тэр мөнгөний юм уу, долларын юм уу, тэр зөрөөн дээр бид нар бооцоо тавьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бооцооны үн $10 байх нь энэ бол ерөөсөө хамаа байхгүй. Энэ 50 мөнгөн дээр л бид нар бооцоо тавина. Тэгэхээр энд одоо маш их хүн байгаа бол магадгүй энэ бооцоо 50 мөнгөний маань бооцоо 10 мөнгө дээрээс ч юм уу ихэлж болно. Эсвэл энэ маань бүр 20 мөнгөч байж болно. Яагаад гэвэл энэ бооцоо тавих энийг осондоо энэ бооцооны пледийг удирдах авах хүмүүс ийм их байгаа учраас энэ анхны бооцооны үн өндөр байна. Энд маш бага хүн байгаа учраас энэ маань энд бас яг адилхан. Энэний хооронд бас л 50 мөнгө. Тэр доошоо үн унах ерөөсөө хамаа байхгүй. Бас 50 мөнгө уннаа гэсэн. Энэ доошоо үн унж байгаа нь биднэрт бас ашиг болж байгаа байхгүй. Бид нар дээшээ явах уу, доошоо явах уу. Нэг ёсондоо тэр хээрмөр уралдаанд одоо эх 7 хоногийн яг 5 дахь өдөр болох тийм үү. Тийм үний нэрмжид ийм баярт төрүүлэх юм байна. Эсвэл хожигдох юм байна гэсэн бооцоо тавьж байгаа байхгүй үндсэндээ. За ингээд энэ 50 мөнгөний доошо уналтан дээр ашиг олно гэсэн ийм баг улсууд байгаа үз. Энэ дээдлээ бодвол тэгэхээр энэ пледний маань үн магадгүй 0.2, 0.3 тийм үү. За бүр магадгүй 0.5 мөнгөний үнэтэй. Яагаад гэвэл ийм баг сонирхол энэ бол сонирхол байгаа учраас тийм үү. Ингээд бид нар судалгаа шинжилгээгээ хийгээд за үнийг бүгдээрээ яг энэ эхний 7 хоногт үе 7 хоногийн дараа 10-тай үрэх юм байна. Энэ 20 мөнгөний бооцоог, энэ 20 мөнгөний бооцоог худалдаад авъя гэж бид нар худалдаад авна. Яг энэ цэг дээр өнөөдөр одоо. За ингээд цаг хугацаа явлаа ийшээ. Энэ хугацаа ингэж явсаар байгаа. Магадгүй хүрэхээс өмнөх өдөр тийм үү? Өмнөх хэддэх өдөр ч байлээ. $11, $10 50 мөнгө хүрчлээ. Түнгүүд бид нар энэ яагаад гэвэл бидний авсан үн чи одоо энэ хоёрын хооронд ашиг гэдэг зүйл маань бий болж эхлэн шүү дээ. Энэ цэг энэ доотлын $10 дээрээс дээшээ явахаар бид нар энэ ашигыг хааж авсан болно. Options-ийн нөгөө заавал биелэгдэх албагүй гэдэг doesn't have to be obligated гэдэг маань ерөөс энэ дээр бид нар ашиг авч болно. Энэ нэг өсөндөө strike price буюу яг энэ 6 сарын 3 болохоос өмнө. Инхээр бид нар энэ авсан 20 мөнгөний маань тикет магадгүй 100, 200, 300% өсөлт бий болдог. Яг penny stock-тай адилхан. Анхны бооцоо тавьж байгаа үн бол задгаа мөнгө шиг. За энэ доошоогоо үн ялгаа байхгүй. Бид нар унана гэж бооцоо тавьсан бол бүр хямдхан. Юмыг яаж мэдгийг хувьцаа унаад энд ирэхээс өмнө ингээд үн доошоо $9 энэ ч одоо жишээлбэл $9. За $9 30 мөнгө хүрчлээ гэж бодъё. $9 30 мөнгө. Тэгэхэд бид нар энэ 3 мөнгөний чинь бооцоо одоо нэг ёсондоо бүр 80 мөнгө болж хувирж байгаа өстэй. 0.3 мөнгөний чинь таны бооцоо одоо 80 мөнгө болж хувирж байгаа байхгүй. 0.80 мөнгө. Яагаад гэвэл энэ $10 дээрээс $70 мөнгө юм байна. Sorry. 0.70 мөнгө болж $10 дээрээс бооцоод байгаад 9.30 хүрсэн учраас энэ хооронд уналтын зөрөө 70 мөнгө. Тэгэхээр таны энэ 0.3-ийн чинь бооцоо 70 мөнгө болж хувирж байгаа. Одоо жишээлбэл та 0.3 дээр 100,000 ширхэг contract. Энийг contract гэж ярьдаг. Contract. Нэг осондоо энэ чи гэрээ шүү дээ. Contract буюу 100,000 ширхэг contract худалдаж авлаа. 0.3 мөнгөөр анх. Энийг үржих нь 0.3 мөнгөөр. Тэгэхээр тань энэ чи $3,000. $3,000 танаас гарч штэ. $3,000. Sorry. $3,000 гарч ир. Тэгвэл одоо энэ чинь 70 мөнгө болоо өөрчлөсөн. 70,000 болоо өөрчлөсөн 100,000 чинь танд одоо $70,000. Нэг ясандаа та $3,000-ыг $70,000 7 хоногийн доторч болгож болдгоор options trade маань бидний зайлшгүй цаашдаа орох зүйл гэж би үзээд байгаа байхгүй. Хоёрдугаарт нь энэ $10-ын ABC компани хувьцаа маань дээд тангимд арилжаалагчдаг учраас нөө penny stock янз янзын булхай тийм үү? Янз янзын муу зүйлүүдээс уйл бус зүйлүүд болтгоо. Хоёрдугаарт нь энэ $10-ын компани маань сайн компани. Бид нар нэг олсондоо чанартай компани дээр тулгуурлаж энэ задгаа мөнгөөр бооцоо тавьж ийм их мөнгө хожиж байгаа байхгүй. За 0.3 70,000 болтго нь тийм их биш ч гэсэн ерөнхийдөө бол ийм өсөлтүүд энд одоо жишээлбэл 20 мөнгөөр авсан хувьцаа чинь 50 мөнгөний өсөлт бий боллоо гэж 150% ашиг тийм үү. Энд бид нар жишээлбэл 150% ашиг хийж байгаа үстэй. За би түрүү 200-300% гэсэн бол бас хөөрөө ярьсан. Гэхдээ бодит амьдрал дээр
150% ашиг тийм ба. Энэ 50 мөнгөний маань ийм учраас options trade гэдэг маань бид нар зайлшгүй сурах ёстой ийм арилжааны хэлбэр. Сүүлийн үед бол ялангуяа энэ 2000 оноос хойш options арилжаа бол үнэхээр их хөгжиж байна. За анхааруулж хэлэхэд харж байна уу? Энэ шугам энийг өнгөрсөн л энэ 6 сарын 3 хөнгөрөөд энд хийсэн гэрээ чинь биелээгүй бол энээс хойш нэг ёсондоо ингэж яваад энд хүрч чадаагүй бол одоо 6 сарын 8 сарын 27 энэ 26 гэж байгаа 27-оос хойш энэ плет чи энэ таны авсан энэ 20 мөнгөний чинь нэг осондоо энд гэрээ шүү дээ. Энэ гэрээ хийсэн гэрээ чинь 0.20 мөнгөний энэ гэрээ та хэдэн мянган доллар зарсан. За 3,000 доллараар та анх авсан ч юм уу 300 доллараар авсан ч юм уу те ямар нэгэн энэ хийсэн гэрээ чи энээс хойш 27-оос хойш цаас хэд чиргүй. Яагаад гэвэл энэ болох юм болоод өнгөрцөө. Одоо жишээл сарагийн тоглолт юм уу те энэ нэгний тоглолт плетний анхны үн энэ 5,000 доллараас эхлээд ингээд сарагийн тоглолтын 26-нд болно гэсэн 24 25-нд магадгүй 20,000 төгрөг болдог юм тохиолдол байдаг шүү дээ. Энэ плетний шагчтаар дамжаад ч юм уу те. Тэгэхээр маргааш 26 сарагийн тоглолт энд болчлоо. Сараа тоглолцлоо. 27-ны өдөр тэр плет бол цаас хэд чирэггүй тийм үү. Гэдэгтэй яг адилхан ийм ойлголт энд гарч ирдэг. Тэгэхээр цагийн юм цагта тодорхой үнэн дээр болдог процесс байна. За ийм учраас options trade бидний хувьд бол сурах, ийш орох гэсэн ийм том зорилго MJL stock-д бол байгаа юм шүү. Энд тоглолтыг хийхэд хамгийн гол нь мэдлэг, чарт хэрхэн унших уу, компанитай хэрхэн танилцах уу, компанитай хэрхэн судалгаа хийх үү, энэ компани түүхийг хэрхэн бид нар онгочих уу тийм үү? Энэ бүх бидний чадвар гэдэг зүйл, мэдлэг гэдэг зүйл дээр тулгуурласан ийм шудраг тоглолт энд бол болдго юм аа гэж би хэлэхсэн. Тийм учраас бүгдээрээ алс ирээдүйдээ options trade гэдэг зүйлийг бол MJL stock дотор хөгжүүл хүн бүхэн options trader арилжаа хийдэг ийм шудраг ертөнцид бас задгаа мөнгө шиг ийм бага мөнгөөр тоглож асар их ашиг олох боломжтой. Жишээлбэл энэ 0.5 мөнгө дээр та зүгээр 500 доллар тавилаа. 10,000 гэрээ авлаа. Тийм үү? 10,000 гэрээ авлаа. Энд чинь ингээл таны 500 доллар чинь шууд энэ 5,000 доллараар болж хуурна шүү дээ. Иймэрхүү варианттай тоглолтууд энэ айгүй их болдог юм шүү. За ингээд бүгдээрээ опшн сурахын төлөө алс ирээдүйдээ эхлээд penny stock-оос урчин шүү. За дараагийн онцгой шилжцгээе.